За, Big Mom-тэй хийсэн тэр нэг жижиг хэмжээний том дайны дараа Luffy, Sanji, Nami, Chopper, Carrot энэ тамаа ингээд Wano Arc-ын зүг рүү хүлгийн жолгоо ирүүлдэн штэ. Явах замдаа Reverie юу болж байгаа, Reverie гэж юу юм, Reverie тэр хинхэн ирдийн хальталт өнгөрнө. Тэгээд мөр сонин маань ирээд сонингоо ингээд уншаа хийжсэн. Хамгийн чухал хэсгийг уншиж чадахгүй. Chopper, Sanji-гийн тусламжтай ер нь бол ингээд уншиж чадахгүй өнгөрөөчдөг. За, тэр чухал мэдээ нь угаасаа одоо бүгд мэдчихэж байгаа. Big Mom Kaido руу явж гин гэсэн нэг тийм мэдээ. За тэгээд Wano Arc руу орох гэж хэл юм болж байгаа. Эргэн тойрныхын цаг уур мэдээж айгүй ширүүн, таамаглашгүй, айгүй их аян шуурхтай, эргүүлгүүд нь хүртэл шал өөр гэд Nami хэлж байгаагаар тэгсэн ч яаж иж агаад ордгоо. Орохдоо Sunny болон Luffy хоёр онгоцон дээр ингээд нэг золгүй байдлаар живэнгээ нэг харал дээр үлдэнэ. Манай нөгөө хэд маань болохоор бүгд Sanji тэднийг аваад чадвараа ашиглаад нисээ аваа явчихдаг. За Luffy маань Kumi далайн ирэг дээр сэрээд шууд Hamaaтай таарнаа. Тэгсгээ нэг адлын явдлыг бас үзнэ. Тэгээ явж идэл Beast далайн дээрэмчтэй хүмүүстэй таарж байгаа. Тэгээд ингээд маш олон зүйл болж байгаа. Бас жижигхэн богинохон хідэн ингээд итгэн ангийн дотор ингээд маш олон зүйлийг багтааж харуулж чадж байгаа юм л та. Жишээ нь ядуурл гэж юу гэсэн байдлаас бас ингээд арай өөрөөр харуул тэгж харж болохоор. Тэгэхээр буцаад One Piece руу гаръя. Kumi далайн ирэг дээр Tama гэх нэг хүнтэй уулзж байгаа. Tama гэх хүнтэй уулзаад түүнийг яагаад одоо энд ингэж хүлээж байгаа? Ер нь энэ хавар ингэж эргэлтэн мэж асуухад Tama Ace-ийг хүлээж байгаа болж таардаг. Ace болохоор хэдэн жилийн өмнө хурж ирээд Tamaтай уулзаад тэдний тосгоныг ингээд өсөвчтөнд хальт тусалсан. Мөн Tamад айгүйх ингээд сэтгэл үлдээж чадсан баг. Tamaгийн ах болцсон тийм хүн байсан байдаг. Тэгээд Luffy юу ч бодлгүйгээр Ace үү? Podcast-ийн Ace үстэй. Зүг. Ace өгсөн штэ. Гэж шууд Tamad хэлчихтэй. За энэ ингээд шоконд оруулж байгаа Tamag тэр ухаан алдчихж байгаамаа. Тэгээ ухаан алдаад сэрсэн чинь гинц амар өлсөд. Яагаад тэгэхээр Tama ерөөс ингэ нинжа олно гэдээ Ace хамлцсан болохоор ерөөс юм идтгүү хэд хоног ядуугаасаа ч болоод тэр ер нь бол ингээ юм идтгүү хэд хоног болцдог. Тэгэхдээ өлөнгөө яаж таардаг гэхээр усуудаг. Усуух гэсэн чинь цэвэрхэн ус байхгүй. Бохор уснаас ингээ ууж эхэлж байгаа. Тэрний хүчинд манай Tama маань ингээ дотор муухаараад ингээ өвчин тусч байгаа юм аа. Энэ болгоно яг ингээ нэг Wano-гийн сэлмийн дарахны газар болж байгаа. Гэртэн ч юм уу сүмдэн ч юм уу. Тэр сэлмийн дарахнасаа нэг айгүй чухал хараалтай сэлмийг Luffy аваад Tamag аваад Tamag идгэхээр явлаа гэж цаашаа явна. Цаашаа явж байхдаа ингээд багийн бусд гişүүд хаана юу хийж байгааг ингээд талталт дурднаа. За жишээ нь юу л те Franky нэг мужааны газар тусалж байгаа. Яагаад тэгэхээр тэр ордных нь дотоод бүтцийг мэдхийн тулд газрын зургийг авах гээд одоо бүтцийн зургийг авах гээд тийм ингээд ажиллаж байгаа болж таардаг. Гэх мэтэр ингээд багийн гişүүн бүр хувьдаа нэг ямар нэгэн үүрэг гүйцэтгэж ингэж явж байгаа нь харагддаг. Luffy маань ингээд цаашаа явж байгаад гинт Zoro-той гинтийн байдлаар таарнаа. Тэгэд юм ярьж итэл гинтл Hawkins гарч ирээд тэдний араас хөөж эхэлдэг. Hawkins-ийг хүчин талаар ингээд бас хальт танилцуулж байгаа маа тухай дээ. Тэгээ яаж ч гяс харгалж цаашаа цутаачаад Okobore гэх нэг хотод ирнэ. Тэгээд Zoro-гийн нэг аварсан цүрүү гэх бүсгүйг бас хамт дагуулж явж таардаг. Тэгээд тэр миний амийг аварсны хариугээд би ингээд Tamag эмчилж өгье. Та нарт бас ингээд гой хоолоор тайлхийгээд гэртээ өгтөж авдаг. Okobore хот нь бол үлдгэсний хот гэж нэрлэгдэх нэг хот. Яг л харагдж байгаа шиг ер нь дандаа л ядуу зүд хүмүүс амьдардаг хот байгаа. Tamag дүнгэж идгээд байж хат нь Beast далайн дээрэмчдийнхэн түүний жимсийн хүчийг олж мэдсэн болохоор түүний ингээд араас нь хүчээд бариад аваа явчихдаг. Тэгэл ер нь бол ингээд араас айгүй олон асуудлууд ундарч байгаа. Тэгэл мэдээж Tamaгийн араас Bakuro хот руу явна. Тэнд хамгийн хүчтэй Sumo-ч нь л ах л та. Тэгээ нэг Sumo-ч нь Luffy-тэй хүч үзэлцээд Luffy-стай ганц цупаар иддэг. Тэгээ гинт Sumo-чингийнх нь дагуулууд нь гарч ирээд хагас морь хагас хүн өдр гарч ирснээр тэдний араас өшөөг авах гэнгээ хөөж эхэлж байгаа маа. Тэнгүүд Luffy овсгоотой зангараад тэднийг ингээд аргалаад авж явж исэн Эрдэнсийн завь гэсэн нэртэй байсан баха. Эрдэнсийн завийг улгаалж аваад энийг манатал амтнаар хөлөглүүлээд тэг ингээ нөгөө Okobore-гийн хот руу очиод тэднийг ингээ хүмүүст ингээ бэлгэлдэг бүгдийг цадтлаа идцгээ гэд Luffy ингээ авчид өгдөг. Тэгээд Luffy ч очин зорилгоо биелүүлээд амжицсан. Бас Tamag олоод тентхийн босс гэх гидсэн дээр нэг юм арсалтай бажгийг дийлээд Tamag аваад тэгээд бас нэг speed гэдэг нэг хүм морьтой болцсон ингээ буцаа явж байгаа. Тэр оронд Love Luffy-г асуудал тарьж байгааг мэдээд ядаж замд нь явж байгаа Hawkins-ыг зогсоё гэж шийдэнгүүтээ Hawkins-тай ингээ нүрт болж байгаа. Тэгсэн Hawkins далайн чулуугаар хийсэн нэг тийм хадаасан сумаар Love-ыг онцдог. Тэнгүүд угаасаа мэдээж хүчин сулраад Love яаж яж байгаа цухтаачж байгаа маа. Luffy Tamad би чамайг өдөр болгон гинц цаадгалан байлгана гэж нэг амлалт өгдөг. Энэ амлалт нь болохоор яг л Ace-ийн Tamad өгжсэн амлалттай яг адилхан. За үүний дараагаар болохоор Love Zoro Luffy хоёрт уулзаад
бүгд Одоны цайз руу явцгаа ингээд дагуулад явна. Харин тэр оронд бас нэг ийм хитэ бас дагаа явж байгаа юм. Тийш явж яах юм бэ гэсэн. Ер нь тийш очиод нэг аимшигтэй юм ба тэр өчч хар гэж хэлдэг. За тэгээ очисон чинь үнэхээр л аимшигтэй юм байгаа. Кинемон, Момоносуке манай нөгөө самурай нарыг бүгдийг үхсэн гэдэг нэг чулуу босгоцсон байдаг. Ер нь учир нь ингээд тайлагдаж эхэлж байгаа маа тухайд. Тэгээд Кинемонтой уулзаад үлдсэн хэдэн хайцныг асууж хахад бүр яг таймингдаар гараад ирж байгаа. Тэгээ одоо хамгийн чухал хэсгийн нэг Козукигийн нууцыг Кинемон тайлбарлаж эхэлнэ. 20 жилийн өмнө Кайдогийн төрөмгийллийн үеэр Козуки Одоны үхлийн дараахан Козуки гэр бүлийг үнцээр нь устгах дайралтаар Момоносукигийн ээж тэднийг 20 жилийн дараах руу илгээгээд ирснийхэн дараа Вано арлаа буцааж аваарэ гэж хэлдэг. Тэгээд 20 жилийн дараа ирэх үеийг тэдэнд итгэж байсан Манатлын самурай нарууд итгэдэг хിവэрэ. 20 жилийн турш бид нар та нарыг яг хүлээж илаа. Биднэрт ингээ 20 жил хүлээгээд 20 жилийн дараа яг энэ ч ирээрээ гэсэн даалгавар өгсөн. Гэт амар сүртэй син гарч байгаа юм л да. Тэгээд яг энэний дараа болохоор төлөвлөгөөгөө боловсруулж эхлэе. За та хэд өөрсдөө хүмүүсийг цуглуулжээ. Бид нар нэмэлт хүч олохоор явнаа. Гэт явсныхаа дараа Dressrosa Arc, тэгээ Vegapunk Arc гээд үйл явдлууд ингэж ер нь уялдаж эхэлж байгаа. Тэгээд мэдээж Luffy-г олцсон, нэмэлт хүч нь олцсон. Zone Arc-аас нэмэлт хүчүүдээ бас дуудсан. За ингээд одоо ер нь цугларч байна. Тэгээ одоо гол зорилгоо мэдж байна. Одоо яах вэ гэхээр бүгд төсөө хуургаад галын наадам болох хүртэл өөрсдийнхөө талд өөрсдийнхөө хүмүүсийг олоод ингээ илсүүлэх. Цуглараанч дуусаад тарх үед гинт тэнгэрээс Кайдо руу олоод буугаад ирнэ. Гэтэ шал согтоо. Luffy ч тэрийг хараа шууд Кайдо руу чиста нэрэ Ваног ийм болгоцсон гэсэн уурандаа шууд Кайдо руу үүчдэг. Тэгээ манай хэд маань Кайдог хараад ингээд гайхаал зөксөөр Luffy Кайдотой ингээд зодтолж эхэлж байгаа. Өөртөө ингээд хүчийг харгаад Luffy ч хамаг чадлаараа ингээд үзэж байгаа. Цохиолн ганц цохиулахгүй цогж жагаад ганц л цохиулчихнаа Кайдо. Тэгээд ухаан алдчихна. Тэгээ нэг ширсэн шорон сэрж байгаа. Тэгтээ шоронд Кидтэй хамт шорон сэрж байгаа. За энэ хооронд манай бусд маань Кайдогийн дайрлаас арайч гэж амьд гараад хувийнхаа үрийг гүйцэтгэхээр ингээ хот даяар татнаа. Тэгсэн яасан гэж манай Зоро төрц. Мэдээж. За тэгээ Luffy сэрээд Kidтэй байгаагаа анзаараад гараа Shanks алдсан талаар нь хальт юмгаа гараад тэгэж хорондоо хамт хүчээ сэргээдэг. Luffy ч тэгээд ер нь яаж ч Kid-д нэцаагаа өгөх үү. Өдөр болго ингээ шорондоо өрсөлдөө л байдаг. Тэгээ бас бага хэмжээгээр сайжирсаар л. Энд гэхдээ хамгийн чухал юм тэд далайн чулуугаар хийсэн гав зүтсэн байгаа хэрнээ ингэж хоорондоо өрсөлдөж байгаа. Тэгээ бусд маань Орочи Шогун цайзын бүтцийн зураг мэдээлэл гих зүйл сайж Шогуны цайзад нууцаар тусын үүргээ гүйцэтгэхээр орж ирцгээж байгаамаа. За тэгээ үүнд Брук, Нами, Робин нар явж байгаа. За бас тэгээ нэг юм бүдүүн эмхтэй нинжа. Робин ч тэгээ Орочигийн нинжа нарт баригдангаа алдаад цухтаанаа. Тэгээ Нами болон нөгөө манай хоёр нинжа манаас баригдаад тэгээд Шогуны парти ер нь ингээд бүр үүмээ саван болгодог. Робин баригдангаа алдсан. Нами болон нинжа эмхтэй хоёр дээврээ санаандгүйгээр нураад ороод ирдэг. Орочигийн жимсний хүч нь бас харагддаг. Мөн Ваногийн хамгийн хөөрхөн эмхтэй гэгдэх Комуразаки Орочигийн уурыг хүргэж уг партиг бүснөөсөн жижигхэн охиныг аварснаар өөрөө алуулдаг. Гэтэ Орочид биш түүний бие хамгаалагч нь алуулна. Робин Намийн нинжа гурав маань Брукийн тусламжтайгаар цухтааж амжнаад мөн Робин тэр жижигхэн охиныг аваад цухтаадаг. Цухтахдаа тэр охиныг хотод үлдээж Канжурутай хамт цааш явна. Цааш явахдаа олон зүйлсийн талаар ярихад Брук Орочигийн цамхгийн дор Poneglyph байхыг анзаарсан ч улаан өнгөтэй биш байсан гэдгийг хэлдэг. За тэгээ том зүйлийн ард гарсан хэд маань саунд орохоор саун руу явнаа. Сая дурц энэ охиныг Токо гэдэг. Анх Санжигийн явуулын гомцод түүний хийсэн собаг идэхээр гарч ирдэг. Тэгээд Орочигийн доодох хэдэн хүмүүс ирээд Санжигаас татвараа өг, мөнгө өг гэж нэг баглаарна. Тэнгүү Санжи мэдээж ууралтал Токогийн идэж байсан хоолыг асгачдаг. Үнд нь урлан хоёрын бут зохиод нэгийг цухтаалгаа явуулцдаг. За тэгээд хэсэг солигдоход Франки маань Кайдогийн цайзын бүтцийн зургийг нааш цааш их л олон хүнээс сууж явдаг. Учир нь нэгээс нь асуухад нөгөөхт нь өгсөн. Нөгөөс нь асуунгууд нөгөөт ч өгсөн гэсэн байдлаар төөрөлдүүлэл байдаг. Хамгийн сүүлд нь нэгэн хулгайчд хулаалагдсан гэж мэддэг. Энэ хулгайч нь Күригийн нэгэн хулгайч байж таардаг. Кинемонд үүнийг хэлтэл Кинемон газрын зургийг авч чаддаг. Энэ үеэр минкчүүд Кайдогийн зэргүүдээс хүнсийг нь хулгайлж Атама уулын хулгайчид авлаа гэсэн нөтүүлтэйгээ юм. Мөн Экстрик болон Page 1 гих 6 хүчтэй шинэ үчиг идэх Тобиропогийн нэгэн гишүүнтэй Санжи хүч үзнэ. Харин Санжи Жерма 66-гийн хувцсынхаа хүч чадлыг туршихаар Page 1-тай өрсөлдөд ялтгаа.
За тэгээд дараа нь Зоро маань төөрж явж байгаад нэгэн хөгшөнд тусалдаг. Энэ хөгш нь Ибису хотын оршин суугч болж таардаг. Түүнийг Тоноясу гэдгээ. Ингээд цааш Ибису хотод очтол маш ядуу хот байдаг. Тэнд амьдардаг бүхий л хүмүүс зөвхөн инээдэг байлаа. За тэгвэл одоо Луфигийн талаар ярив. Луфи шоронд Кидтэй хоолны төлөө хийх өрсөлдөөн өдөр шөнөгийн их л завгүй өнгөрөөн. Райзо түнд туслахаар зарим нэг зүйлийг бэлдэж эхэлдэг. Харин шоронд хин хүчтэй хин их ажилласан хамгийн хоол иддэг дүрмтэй. Нэг өдөр Луфи нэгэн жижигхэн өвгөнд хоолныхон купоноос өгөөд түүнийг баншав жидэрийг явуулдаг. Энэ бүх процессыг нэгэн харгалзагч нь харж таарад тус өвгөнийг яг баншаа идэх гэж яхад нь баншийг унгаагаад энэ хоолыг бол чи хүртэх хэрэггүй. Хин чамд энэ купоныг өгсөн гэж тамлахад өвгөн Луфигийн нэрийг биш харин 20 жилийн турш ямар ч амттай зүйл идээгүй учраас газар тунсан ч хамаагүй шороотой хамт баншийг идээд одоо би өгсөн ч яах вэ гэд нэрийг хэлдэгвэ. Энэ үед Луфи үнийг анзаараад шоронгийн харгалзагч нарыг буулгаж анаа. Шоронгийн харгалзагчид гар үрсэн тохиолдолд цаазаар авах ялтай байж л тээ. Тэгээ Луфи ч заа үзэлцээ гэд биеэ бэлтгэхэд Queen яг шоронд орж ир таардаг. Луфи болон жижигхэн үгэн болох Хёгоро хоёрт тусгай хүзүүч зүлгэн Сумогийн доожо дээр гарган энээс буувал та хоёрын хүзүүч итгэжиж та хоёр толгойг болноо. Та хоёрын зорилго бол эндээс буухгүйгээр гарч ирсэн бүх хүмүүсийг болгоход болно гэд нэгэн сонирхолтой ивэнтийг эхлүүлнэ. Райзо харин Луфи туслахаар явж байхдаа нэгэн нууцлаг гяндангийн өрөөнд түүний хуучин хамдрагч Кавамацу байхыг анзаарч түүнд ч бас туслахаар болно. Ивент ч эхэллээ. Луфи Хёгоро хоёрын гавийг тайлж өгөн байдаг чадлаараа тэмцдэг. Луфи өмнө Кайдод ганц цохиулснаа бодоод мөн түүний цохилт Кайдод огт нөлөөгүй байгааг анзаараад тулалдах үедээ шинэ арга техник олох гэж хичээнэ. Ялаад байгаа хэдий ч нэг л болохгүй байна гэж нилээн үгэлдэг. Харин энэ үглийг Хёгоро өвгөн анзааран түүнд Рю гэх Ваногийн хакийг зааж өгөхөөр болтгоо. Рю нь энгийн хакинаас ялгаатай нь дайснаа дотроос нь гинтэж чаддаг хак юм. Луфи хайж байсан зүйлээ эцэст нь нэг олоход Big Mom шоронд орж ирнэ. Юун Big Mom вэ гэд гайхчихж магадгүй л дээ. За тэгвэл Big Mom Луфигийн араас хөөж яваад Wano арал руу ирсэн болж таардаг. Гэвч яг Wano руу орж ирж байхад нь King гарч ирээд тэдэнд садаа олдгоо. Ингэхдээ Big Mom-ыг түүний хүүхдүүдээс нь салгаж хүүхдүүдийг нь Wano-гоос урнгаан Big Mom-ыг далаараа унгаадаг. Харин Big Mom далайд унж улмаар Wano-д ганцаараа мөн ой санамж алдсан байдалтаас ирдэг. Түүнийг сэрэгт нь түүний хажууд Chopper, Momonosuke болон Tama мөн нэг самурай Big Mom-ыг өгтдөг. Tama Big Mom-ыг мэдэхгүй учраас айсан ч үгүй харин илдэг зангаар түүнд хамгийн сүүлийн улаан ширтаа шүлээ уулгадаг. Tama Big Mom-д их л таалагдсан. Өшөө өсөөд байна. Хаанаас энэ шүлийг олж уух вэ гэхэд Tama сэргэлэн зангаараа Luffy туслах зорилгоор энэ шүлөө шоронд амар их байгаа тийшээ явцгаая гэд Big Mom-ийн хамт тавал шоронгийн зүг явдаг. Бүдүүн нинжагчин Shinobu гэдэг юм бэлээ. Түүний дараагаар Robin, Nami, Shinobu гурав халуун усны газартаа ирэн Хёгоро гих гайхалтай мөн домогт мафийн толгойлогч байсан гэд тэр хоёрт дурсан ярьж явах үеэр X-Drake, Hawkins халуун усны газар нэгжлэг хийхээр ороод ирдэг. Юу нэгжлэг вэ гэвэл бүх чагаагаа харуул бидэнд донд орогч байна. Орочигийн эсрэг зогссон бүх хүмүүс зүүн хөлнийхэн шагаан дээр Kozuki овгийн шивэстэй байна гэж нэг нэгээр нь үзэхэд Nami, Robin хоёр зүсээ хуургаагүй байсан тул Hawkins тэр хоёрыг шууд хараад мэддэг. Nami-г шагаагаа үзүүл чи дэрсэн малгатын гишүүн мөн байна гэд яг мэдхүйгээр Намигийн бие алхалж байсан альчуур доошоо унаж түүн рүү харж байсан бүх хүмүүсийн хамраас нь цус садардаг. Хамгийн гайхалтай нь гинт нэг хоосон газраас цус садраад Санжи гараад ирдэг. Санжийн Жерма 66-гийн өмсгөлийг өмсөөд алга болоод халуун ус руу ирсэн байж таарч лтэй. Мамэ. Диваачин минь баярлалаа Намичван гэд Хакинстэй тулнаа. Нэг сүртэй юм боллгүйгээр тэр шууд тэдний хамт цухтааж амждаг л та. Тэгээ Ибису хотод буцаж очиод нууц төлгөө задарсан байгааг хоорондоо ярилцсанаа. Энэ үеэр Зоро маань өөрийнхөө Шисүгийнх хараалт сэлмийг нэгэн сэлмийн цуглуулагч Гуикомаро гих хүнд хулгайлуулан түүнээсээ сэлмээ нэхэн зогсноо. Комуразаки болон Токонор хүн завчигч Камазо гихчэд хөөгдөн Зорогийн зүг ирж таардаг. Зоро сэлмээ төр мартан тэр хоёрт тусалдагч Камазо гихч нь Кидийн баруун гар киллер болохыг бид мэддэг. Ганц л онигиридэ түүнийг буулгаад авдагч өөрөө ч мөн ядраад ухаалтад өгдөг. Нэг сэрсэн чинь Комуразаки болон Токотой хамт нэгэн муудсан байшинд сэрдэгэ. Тэндээ хооллож түүнийг Момоносукигийн төрсөн дүү болохыг мэдэн мөн худал өхлийг төлөвлөд Орочигийн цайзаас зүхтаж явж агаад киллертэй таарад Зоротой уулзсан болохыг мэдэж бас багаас нь гэрийнхэн бүх хүмүүс үгүй бас учраа өдийг хүртэл хуурамч нэрээр амьдарснаа хэлэн түүн жинхэнэ нэрээ хэлдэгэ. Түүнийг Хиори гэдэг юм байна. За мөн багаас нь түүний Кавамацу гэх нэгэн капа өсгснөө түнд хэлээд тэгээ бас тэндээ хамт нэг хоноод амжичнаа.
За үүний дараагаар Кинемон болон бусад нь тэдний төлөвлөгөө бүтлгүүцснийг мэдээд дараагийнхаа арга хэмжээг бодон явж байх үед гол буруут нь Лавын хамтрагчид гэж Шинобу сэжгэлдэг. Учир нь Лавын хамтрагчид баригдсан ба тэднийг тамлан бүгдийг нь хилүүлсэн гэж ойлгодог. Лавч үүнд уурлан хамтрагчдаа судлахаар явагддаггүй. Орочигийн эсрэг босгогчид Козуки гэр бүлийн үнэнч зүтгэгчид бүгд зүүн хөлийнхөө шагаан дээр Козуки гэр бүлийн тэмдэгтийг шивүүлсэн гэж Вано усаар тарсан ба шивэстэй хүн болгон Раситсу гэх хотод хоригдсон. Тэгээд улс даяар Комурасакигийн оршуулгын шууд амжилт хийгднэ. Үүн дээр нэмээд Зорогийн тусалсан гих тэрнийг хөгшин нэрийг цаазаар авах ёслол бас нэмэгдлээ. Уг хүнийг Шимозуки Ясуэ гэгдэх Хакумаигийн даамё болохыг зарлана. Ер нь богиноор бол дараагийн шогун буюу Вано ордлын хааныг бэлддэг хүн. Олон жил Тоноясу гэх хуурамч нэрээр Ибису хотын иргэдэд хоолунд гээд бүхий л тал дээр тусалж байсан ба Одны айрамд мөнгө хэрэгтэй байсан тул мөнгө хулгайлж байгаад баригдсан хэмээн зарладаг. Энэ хүн Токогийн аав байсан ба Токо үүнийг харангуйтаа шууд л Төв хот руу гүйдэг. Зоро болон Комурасаки ч түүний араас гүйдэгэ. Тоноясу хүүхдээ хөлний зүүн шагаан дээр байсан шивээс бол байдаг л нийтлэг шивээс. Би Орочи гих хулчгар бацааныг айлахын тулд энэ бүх зүйлийг сэтсэн гэж хэлэн өөрсдийнх нь хамгийн том төлөвлөгөөг өөрийнхөө амиар авардаг. Эбису хотын иргэд бүгд л Төв хот руу яаран ирж Тоноясугийн нэрийг дуудан нулимстайгаар инээсээр л байдаг. Бүгд л гайхах үед Смайл гих чөтгөрийн жимсний хор уршиг нь эдсэн хүн нь инээхээс өөр ямар сэтгэл хөдлөл гаргаж чадахгүй болгодгоо гэдгийг мэдэж авдаг. Токо аав дээрээ ирэн босоороо явъя гэд нулимстайгаар инээсээр л байдаг. Энэ үеэр Токог хараад алах хүсэл нь ундарсан Орочигийн өдөөс Зоро, Нами, Усоп болон Франки Робин нар тулалднаа. Үүний хажуугаар Ла багийнхныхаа судалгаар очсон ч Хакунс түүнийг хүлээж идэг. Намайг гэмтээвэл танаа багийн 3 гишүүн нэг нэгээрээ өөхөх болно гэж сүрдүүлж Лавч мөн баригддаг. Манай эд ч бас хөөрхөн цогтойгоод амжичнаа. Буцаад шоронгийн хэсэг рүү шилжихэд Биг Мам шоронд орж ирэн Люфиг анзаарч түүнд өрштөөгөө мэдээд түүний замд тааралцсан бүхий л юмыг хүйс тэмдэрдэг. Люфиг дожноос нь буулган түн рүү дайрахад Люфи Рёг ашиглан Хёгоро өгөн болон өөрийнхөө хүзүүн дэх гавийг тайлж амждаг. Люфи зүвтаах гэж байтал Хёгоро өгөн түүнийг чи Рёг сурмаар байна гэлөө. Хүн эзэгтэй үед мөн амь тулсан үед л хамгийн хурдан сайжирч чаддаг. Намайг Биг Мамоос Рёг ашиглаад хамгаал гэд хөдөлгөөнгүйгээр зогсдог. Люфи хичээсэнд цадалгүй цохилтоос нь болтдог. Queen Big Mom-ийн хийсэн бүх зүйлсд уурлан түүнтэй хүчээ үзнэ. Түүнийг чүү айл дийллээ гэж бодтол яг үнэндээ жинхэнэ Big Mom-ыг сэрээчдэг. Big Mom сэрээд бүгдийг алнаа гэж сүртэй юм болдогч хитрхи өссснөөсөө болоод ухаан алдаад өгдөг. Queen энэ боломжийг ашиглаад Big Mom-ыг гинжлээд Онигашима буюу Кайдогийн байгаа арал руу шоронгийн ихэнх цэргийг аваад яваад өгдөг. Люфи маань Момоносукигийн хамтаар шоронгийнхныг ятгаж тэнт хүмүүсийг Тамагийн тусламжтайгаар уруулж мөн холбоог нь Карибогийн ачаар тасалж шоронг өөрсдийн мэдлэлд аван Рюг сурах бэлтгэлтэй ордог. Нэг юм байж лахын те. Гэтэ бас хөөрхөн хэрэг болоодох юм аа. Үүний дараа манайхан зүгтж мөн Зоро сэлмэргүй явдаг. Гюкамару гүүрэн дээр олон түүнтэй хүчээ үздэгч Хиори түүнийг ятган Шисү яаж аваад чиний гарт орсныг мэдэхгүйч Шисү хулгайд алдснаас эхлээд Ваноос Орочигийн гарт орж бууралтанд орсон. Шисүг Ванод өгчхөө. Харин би чамд өөрийнхөө сэлмийг буюу Кайдогийн цээжин дэх сорийг үлдээж чадсан Одны сэлэн болох Эммаг чамд өгье гэд тохиролцдог. Кавамацу энэ үеэр Хиоритой буцаж уулздаг. Нөгөө Капан бас таард юм л та. Кавамацу шоронгоос судлагдаад л шууд энэ зүг рүү явдаг. Яагаад гэвэл самурай төрхөөсөө өөрийн гэсэн сэлэмтэй байдаг. Үхтэн тус эдмийг булшин дээр нь зон үлдээдэг ба тэр сэлмүүдийг шоронд орохоос өмнө бүгдийг түүх зоригтой байсан ч амжилгүй шорон руу яваад өгдөгөө. Харин Гюкамару түүний хүслийг гүйцээхийн тулд хүн дүрд орон олон жил бүх сэлмийг өөрсдийнхөө сэлмийг цуглуулдаг байсан агуулхад нуусан үнэг болж таардаг. За ингээд сэлэмч бэлэн шоронгийн бүх хоригдолч манай талд орлоо. Зоро шин сэлэмтэйгээ танилцсан. Нуус төлөвлөгөөг нь Ясуи өөр бомб руу өөрчлөн бүх юм сайхан болж галын наадмын баяр тун удахгүй болохоор боллоо. Люфи шоронгоосоо ирж тэдэнтэй уулзсан бүгд өөрсдийнхөө үүргээ биелүүлэхээр салцгаадаг. Галын баяр болж оройн хөдлөх байсан бомбон дээрээ хинч ирдэггүй. Зөвхөн Одны самурай нар л уулзах газараа ирэн тэднийг нэлээд удаан хүлээдэг. Удаан хүлээсний эцэст ямар нэг юм болохоо болж ямартайч бид нэр эхлээд явах ёстой гэж Онигашима арал руу жижиг цай хөлөглөн далайн шуурга дундуур явдаг. Кинемон болон бусад самурай нар яг Онигашима арал руу хөдлөх гэж байхад нь Канжуро одоо анханаас урагч байсныг хэлээд Момонозукиг аваад ингээд цааш явдаг. За тэгвэл Кинемон болон бус нь Момонозукиг алдаад одоо өөрсдийнхөө нөхдөд хүлээсээр цөхрөлтөө өрхийн даваан дээр одоо Люфи Ла болон бусад бүх хамсааднууд гээд бараг 4,000 цэрэг Кайдогийн явуулсан бүсэлтийн зэргүүдийг бут нэргэн Онигашима арал руу хөдөлдөг. За энэ үеэр тэдний хамсаадууд нь баг багаар өөрсдийгөө илчилж одоо энэ цэрэгтэй нэгдээд илүү хүч нэмсээр л байлаа. Кинемоны бүлэгт хин нэг нь урагч гэдэг мэдээлэлтэй байсан учраас Кинемонд албаар буруу мэдээлэл өгч тэднийг юм буруу бомбтод хүлээлгэх ийм
төлөвлөгөө байсан юм байна. За Момоносукийг аврах гэсэн оролдлогод одоо Канжурогийн жинхэнэ хүч нь ил болоод нэлээд хүчтэй гэдгээ ч бас бидэнд харуулдаг. За энэ үед Момо Луфигийн үгийг санааж надад бити санаа зов. Би өөрөө амьд цухтаах болно гэж хэлээд тэднийг зоригжуулан бүгд яг төлөвлөгөөнийхөө дагуу Онигашима арлын зүг хөлгийн жолоогоо эргүүлдэг. За яг энэ үед Кайдогийн нэг хөлөг Онигашима арал руу буцаж цэргүүддээ одоо дайралт ирж байна гэж мэдэгдэхээр явж байхад нь далайн доороос Жимбэ гарч ирж одоо тэдний хөлгийг уртан би амлалтаа биелүүлээ шүү ахмадаа хэмээн дайнд амжиж ирдэг. За Жимбэ Биг Момын далайн дээрэмчдээс гарч байгаагаа өөрийн биеэр Биг Момд хэлэн буцаж ирсэн байсан юм байна л да. За ингээд нэг юм дэрсэн малгатууд бүгд бүтэн бүрдлээрээ ингээд цугларцгааж байгаамаа. За тэгээд үнийг тэмдэглэцгээе гэхэд дайны дараа том найр дээр болцгоё хэмээн Онигашима арал руу дайралтаа эхлүүлдэг. За дайны төлөвлөгөө хүргвэл Онигашима нь урдаа байх орцоос бусдаар 2 өндөр уулаар хүрээлэгдсэн байдаг юм байна. Тэгэхээр хідүүлээ уул даваад орё гэж Кинемон хэлэхэд Лав харин 2 дахь шин төлөвлөгөө гаргадаг. За түүний төлөвлөгөө болохоор Кид болон Луфиг төв үүдээр оруулъя. Тэд анхаарлыг нь маш сайн татна. Бусд нь арлын төв хаалгаар орж Кид Луфи хоёрыг үлдээгээд арлыг тойрон арын хаалга руу дайрнаа. Бусад үлдсэн хүмүүс нь лавын амтаар усан доогуур шумбана. Мөн үлдснүүд нь уулан дээгүүр давнаа гэх мэтэр тал талаас нь дайрахаар иймэрхүү төлөвлөгөөг боловсруулад за ингээд төлөвлөгөөний дагуу тавталгааг эхлүүлдэг. За энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд хамгийн урд ирсэн малгайтууд арал руу газарддаг. Харин Онигашима арлын дотор тэдний дайснууд нь айгүй том Кайдогийн найр болж исэн болохоор арлаар дүрэн тархаж бүгдэл сархад хүртсэн хагас огттой хүмүүс болцсон байдаг. За харин цайз дотор Queen өөрсдийнхөө цэргүүдэд тунгуудахгүй Big Mom-ын далайн дээрмчэд бидэнтэй нийтх болно гэж хэлдэг. Харин арлын гадаа Жимбэг өөрсдийнхөө нэг болсон дэрсэн малгайтан босныг тэмдэглэцгээж нэг цомхон сархад хүртэн цааш бүгдээр уршилтгаа. За дайралтад нэгдэн инхүү төв хаалгаар амжилтаа нэвтэрч Кинемон болон Самурай нар 2 хуваагдан арлын баруун зүүнээр хуваагдж явлаа. Ловч мөн адил орж ирэн дайралт эхлэхэд бист далайн дээр эмчэд юун дайралтанд бэлтгэхдээ Queen-ий том найранд оролцсон бүгд л найралцгааж авахт нь гиндүүл сэднлүү дайралт хийдэг. За ингээд гадны цэргүүдийг ялан дийлж чадчих байгаа. За Кинемоны хүчээр өөрсдийнхөө цэргүүдээ бист далайн дээр эмчтэй адил хувцлаад бүгд төлөвлөгөөнийхөө дагуу хөдөлж эхэлдэг. Энэ үеэр Канжуро Момо хоёр арлын газар доогуур орших нууц сонглоор орж ирүү явж байлаа. Франки харин нууц зэвсэг болох машина гаргаж ирэн бүгд сун хамт цаашлдаг. Үслэгт ирэхэд бист далайн дээрэмчэд найрлан цэнгэж Вано аралд байхгүй тийм их хоол ундыг өөрсдийн дураар хасгаж байхыг ингээ харсан Луфи уур нь бүр дээцэгтэй хүрдэг. Анхны дайралтыг Зоро болон Кид ихлүүлж Луфи тэдний газар тасгаж байсан амтад буурцсан шүлгийг бүгдийг нь угаад тэдний өнгөлөн дадлалт ингээд ил болж байгаа юм л да. Queen харин энэ бүгдийг сонсон тэд яаж шоронгоос орохсныг гайхна. Зоро Луфи хоёр дээр анхны том дайсан болох Абу гарч ирж өөрийнхөө жимсний хүчийг ил болгодог. Түүний чадвар нь чимээгээр дамжуулж долгион үсгэн хурц сэлэм шиг холоос хүссэн дайралтаа илгээж зүсэх гих мэтийн дайралтуудыг хийж чаддаг юм байна. Харин Кид өөрийнхөө чадварыг ашиглаж Абуд цохилт өгч чаддаг. Кид тэдэнд хэлэхдээ чихээ дар түүний дууг сонсохгүй байвал дайралт нөлөөлөхгүй гэж хэлдэг. За ийхүү цааш байлдан дэрсэн малгатууд ч гэсэн хідэн бүлэгт хуваагдан цааш явсаар байлаа. Киллерийг шоронд байхад нь түүнүүд Ахмадынхаа аймыг аврах боломж өгөө. Энэ жимсийг ид химэн смайл идүүлсэн үн дээр яг ил болж байгаа юм л та. За энэ үеэр Кинемоны бүлэг цайз руу орох оролдлогоо хийхэд хажууд нь байх том зайснаас Big Mom гарч ирэн Чопрос бусд нь нуугдж амждаг. Маркоч мөн Ванод амжиж ирч чадлаа. Big Mom-ын далайн дээрэмчэд дахин нэг удаа Вано руу авирж байхад тэднийг Марко хараад бас л дахин нэг удаа арлын доош унгааж Марко Онигашима арлын зүг явдаг. За Канжуро Момог аваад Орожи дээр хүрэлцэн ирлээ. Некомомуши амжилттай аралд ирснээ мэдэгдэн лавч зорсон газар руу явсаар л байлаа. Чопрыг харсан Big Mom түүнийг дэрсэн малгайтан байна гэж тэдний хооронд хөөрхөн жижиг дулаан өрнөдөг л тоо. Харин Канжуро, Кайдо болон Орожид Онигашима арал дээр дайсан сэрэг ирснийг мэдэгддэг. Денжироч өөрийн даваа талаа ашиглан баг багаар тэд цаашсаар л байлаа. Пейж нэг Луфитэй таарч хоорондоо тулдахаар болдог. Харин Кайдогийн хүү Луфи ирснийг мэдэн түүнийг харахаар бүр яаран гүйж ирдэг. Луфигийн пейж нэгтэй хийх тулаан ширүүсч Луфичтэй нэлийн хүчтэй цохилт хийж байхад Ямато гарч иж тэднийг ухаан алдуулж өөрийнхөө Кайдогийн хүү Ямато байна. Чамтай уулзахад таата банд ирсэн малгайт Луфи хэмээн Луфитэй хамт цааш явж байгаа. Big Mom Chopper-ыг алдан цааш явахдаа Намигийн групптэй таран Zeus-ийг хайн. Намиг ч гэсэн нэлээд үзэн ядсан байдалд араас нь хөглөө. За энэ үеэр Page One сэрэн тэдний араас хөөдөг. Ямато Luffy хоёр нэг л ойлголцохгүй хоорондоо жоохон гар зүрүүлдэг л дээ. Харин том талбайд Orochi Momonosuke-г барьснаа бүгдэд зарлан цаазаар авах аялдаг.
Кайдоч одоо Ямато Кайсаар олохгүй байна гэх мэдээлэл аван уурлаж төв өсөгт болох одоо найранд нэгтгэхэр очтгоо. Харин Ямато өөрийгөө эмэгтэй болохыг мөн Эйсийг мэддгээ Луфи тайлбарлан одоо доол нэг ойлголцож байгаа. За цайзын иргэн тойронд ээлжсэн мөрөлдөөнүүд босоор л байлаа. Ямато харин Луфид өөрийнхөө эрх чөлөөг л хүсэж байгаа. Мөн би Оден шиг болмоор байна гэж хэлэхэд тэд ойлголцсон цааш хамтдаа. За ийхүү Кайдо гарч ирэн одоо өөрийнхөө нуус төлөвлөгөөг ил болгож Ваног тэр чигтэн үйлдвэр болгож Смайлыг хэмжээгээр үйлдвэрлэхээ зарлалтал Орочи үнийг нь эсэргүүцэхэд түүний толгойг авдаг. За ийхүү Орочи толгойг одоо баг амьгүй болсон юм шиг цаашаа өнгөрөөд явж байгаа юм л та. Харин Кайдо Момоносукигийн царайг танихгүй байгаа болохоор одоо түүний нэрийг асуухад Момо нэрээ хэлэхгүй гүрий цээрл байдаг бас жоохон ч гэсэн хугацаантай. За ингээд арлын гадуур Перос Маркото тулдахаар болж харин Момоносуке өөрийнхөө нэрийг чангаар хэлж өөрийгөө Одены хүүдгээ хэлчилдэг. Энэ үед Кинемоны самурай нар Кайдогийн ойролцоо ирж тэдэн лөө гинтийн давталгаа хийхэд Кайдод гимтэл өгч чаддаг. За энэхүү Кайдог 9 самурай нар газар руу унгаан том дан хэллээ. Ямато үлтигийн эсрэг тулалдаж Big Mom гарч ирэн Луфи рүү дайралт хийдэг. За 9 самурай нар Кайдог бараг л алгах шахдагч одоо Кайдоос тэдний хөрхөө сайшаа чаддаг юм л та. Сайн байна л гэдэг юм байна лээ. За харин Шинобу Момог авахаар одоо нууцаар гитээд боломж гарч ирэхийг хүлээгээл байж байгаа. За энэ үеэр Кайдо луу болон 9 самурайг авч дээвэр лүү одоо гардаг. Харин дээврийн ойролцоо мингчүүд бас нэгэн тулаан хийж байсан ч тэргээс аргач тэд бүтэн хөрөлтэй орон ийхүү ширүүн тулаан эхэлж байгаамаа. За яг энэ л үеийг Шинобу маань боломж гэж бодон Момог судлахаар доош буухад за Кинг түүнийг анзаарч холын хол цохилддгөө. Харин Азар Момог одоо гинжнээс нь жоохон ч гэсэн сулалж амтсан байдаг ба яг тэр үеэр Момо одоо гинжнээс сулраад доош унахад Санжи дунжаа Момог аваад одоо Кингтэй тулалдгаа. Харин Big Mom Zeus-ыг одоо наамтай байхыг хамт хараад уурлаад араас нь хөөж байхад Брук Франки хоёр машинаараа хурдтай явж байх үед таарад одоо Big Mom цохилт өгөн наамыг авардаг. За зогтууч буй Момоносуке үлтийтэй таарад одоо араас нь үлтий хөөхөд Ямато түүнийг авран тэд танилцдаг. За Numbers гих аврах том мангасууд гарч ирэн лазер бимээ ашиглан одоо Numbers-удад бас цохилт өгч чадж байгаамаа. Франки штэ мэдээж тий. За харин Big Mom Франки руу дайрахад Жимбе болон Робин гарч ирэн Франкийг авардаг. За дээвэр дээр болох Жакийн эсрэг мингчүүдийн тулаан ширүүсч эхэлж байгаамаа. За Луфи болон Зоро дээвэр рүү яаран Кайдо руу явах гэтэл Кинг болон Квин тэднийг зогсоодог. За дэрсэн малгатнууд бүгд нэгдэн Бист далайн дээрэмчдийн эсрэг тулаан инхүү эхэлж байгаамаа. За энэ үеэр Дрейк Бист далайн дээрэмчдийн нэг гигдэж байсан ч Дрейк нууцаар тэнгисийн зэрэг байсныг мэдэн Квин Дрейкийг алахаар завддаг. Харин Дрейк зүхтааж амждаг л та. Тэгээд зүхтаангаа Луфитэй таарад Дрейк түнд үннээ илэн нэг талд орохыг гуйдаг. За Дрейк харамсалтай хин ч итгэдэггүй л дээ. За ийхүү дайралтууд тасралтгүй ирсээр Апо Numbers 2 одоо нийлэн Зоро Луфи рүү дайран Зоро Дрейктэй бас хажуугаар нь хүч үзэж байхад Апо дундуур нь орж ирэхэд Дрейктэй одоо нэг тал болохоо зөвшөөрж Апог хамтдаа болгож авнаа. Харин дээрээс нь Квинт хідэн лөө тусгай хороор хийгдсэн буугаар буудах ба өөрийн дайсны зэрэг хамааралгүйгээр буудсаар л байдаг. За энэ хор нь Ice Demon болгодог хор байх ба за ерөндөггүй бол за яанда үхэх аюултайг тайлбарладаг. За тэгээд цаашаа шилжүүл Перос эцэстэй Маркотой нийлж Кайдогийн цэргүүдийг дийлэн цайцтай ирж байгаа юм л та. Тэгээд Big Mom-тай уулзтал Big Mom түн тайлбарлаж байгаа. Бид нэгдсэн гэх үгийг сонсон шоконд орон өөрийнхөө зэрэгээ устгаад байснаа ухаарахад Марко тэдэнтэй тултгаас сонголтгүй болоод мөргөлдөн эхэлж харин Карот яг үнийг анзаараад амжиж ирээд за Перогийн эсрэг Педрогийн өшөөг авахар тулалднаа хэмээн өөртөө хэлж байгаа. Арган тулдгүй ч гэсэн. За ингээд цайзан дотор Шинобу Момо хоёр одоо Яматогоос цугцаар л байгаа. Яг өөрт нь тайлбарласан ч гэсэн Кайдогийн хүү гэдэг үгийг сонсоод түүнээс амар айгаа цухтаагаал байгаа юм л та. За ингээд дээвэр дээр самурай нарч одоо Кайдогийн эсрэг дайралтыг хараараас нь оруулан Иносуке Некономуши хоёр ч гэсэн Жакиг дийлэн хурж ирж хамтдаа Кайдогийн эсрэг дайралтууд хийсээр байдаг. Тэд яг л Одены хийсэн дайралтыг хэд хэдэн удаа давтаж амжилттай болгоход Кайдо одоо дайралтын үр дүнд газарт ухаангүй хөвтлээ. Харин цайз дотор Queen одоо өөрийнхөө бүтээсэн хорыг гайхуулсаар л байлаа. Жимбе болон Санжи Луфигийн замыг цэвэрлэж өгөн одоо гарч ирэх Бист далайн дээрэмчдийг нэг нэгээр нь буулгаж авсаар л байв. Кайдо дахин сэргэн одоо тэдэн рүү дайралт хийхэд Кику нэг гараалтдаг. За үйл явдал цаашаа цайз руу шилжиж одоо цайз дотор Бист далайн дээрэмчд
давууг авч эхэлж байлаа. Учир нь одоо энэ нэг одоо нүүрэн дээрээ нүд наасын юмнууд одоо хоорондоо мэдээлэл дамжуулаад байсан юм байна л та. Харин Момо Шинобу хоёр үхэхийн даван дээр за яалтчгүй Ямато тэднийг авран одоо инхүү Яматотой нэгдэн хамтран цааш цугтасаар л байлаа. За төв зайзад бүхий л хүмүүс одоо хоронд өртөж байхын ихэнд одоо Chopper тэднийг эдгэх ерөндөг байх л ёстой гэмээр ярилцахад Апууд одоо Queen ерөнгийг өгж байхыг бүгд анзаарч Апу руу бүр манай танаахгүй бүгд дайрч эхэлж байгаа юм л та. За харин дээр Kaido хүн төрхөндөө орж одоо тэдэн лөө дайралтууд хийж эхэлдэг. Үлти харин Усоп Нами хоёрыг хөөгөөд за амжилттай байрж аваад бүр яг Намиг алахын ихэнд одоо Нами үхээ мэдсээр байж Luffy бол хамгийн агуу далайн дэрэмчэн тэр бол далайн дэрэмчний хаан болгоолно гэж ойрлон за яг үхэлтэй нүүр тулгарч байгаа юм л яг энэ үед Тама хурж ирээд тэднийг авардаг. За Big Mom-тай хийх тулаан л орё л та. За Big Mom маань Маркотой нэг ийсэрний тулаан хийж байхад одоо тулаан дундуур Pero Марко руу дайралт хийх гээд яг бэлдэж яхад нь Wanda болон Carrot нэгдэн түн рүү амжиж дайрдаг. За Pero одоо жоохон ч гэсэн түүнийг яг газарт унгаж буулгаж авч чаддаг л та. Яг энэ үеэр Big Mom үүнийг анзаараад цайз руу одоо цухтаадаг ч юм уу, цайз руу илүү уурлан яг цайзын гол руу явдаг юм аа. За энэхүү Яматоч одоо Момог цайзын гадагш гаргаж чадах ба цайзын дотор Chopper вирус өртөжээ. Вирусын тархалтыг удаашруулахын тулд Брук одоо түүний хажууд байж бамбар барин дулаацуулж одоо вирусын ерөнхийг олох талаар ярилцж байхад Big Mom орж ирэн тэднийг одоо цочродгоо. За энэ үеэр Кикогийн тасарсан гар дээврээс унахад Big Mom ч одоо дээвэрлүү зүгэллээ. Санжи Luffy хоёр дээвэрлүү одоо яарвчлан явхад Санжи дайсантай тарж Jinbe Luffy хоёр цааш явнаа. Дөрөвдүгээр давхурд ирээд одоо 5 руу гарах шатыг бүр арай ч олон цааш явлаа. За харин дээвэр дээр Kinemon л Kaido-гийн эсрэг үлдсэн байхыг хардаг ба Kaido ч ядах юмгүй Kinemon болгож аван өөрийнхөө хүчээр Onigashima арлыг одоо үүлээр бүрхээд агаарт нисэж байгаа. За нэгдүгээр давхурд Марко ирсэн байх ба хоронд өртсөн бүх хүмүүст одоо өөрийнхөө эдгэх галыг таран вирусын тархалтыг удаашруулан Chopper ч гэсэн ерөндөг дээр ажиллах цаг гарч ирдэг. За 5 дахь давхурд гарч ирэхэд Jinbe дайсантайгаа таран Luffy-г цааш явахыг хэлэн өөрөө үлддэг. За Yamato Momonosuke өөрийнхөө Ace-тэй хэрхэн танилцсанаа ярьж өглөө. За нэг давхурд Marco Phoenix болон Zoro-г аван дээш явлаа. За Марко Зорог дээвэрлүү шидэн өөрөө King Queen хоёр эсрэг тулалдаж үлддэг. За дээвэр дээр Kaido Big Mom хоёр одоо One Piece-ийг олох хүртлээр хамтрал байгуулъя гэж одоо шийдэх ба Kid Zoro Luffy Killer гэх одоо адгийн үеийнхэн дээвэр дээр яг энэ үеэр гарч ирдэг. За тэднийг ярилцаж байхад Luffy ихний цохилтыг хийн Kaido-гийн одоо хатуу арьсыг давж одоо түүнд цохилт өгч чадаж байгаа Kaido болон Big Mom гайхацгаадаг. За Zoro Killer хоёр Kaido-тай тулахаар болж үлдээд за үлдсэн Big Mom-ийн эсрэг тулалддаг. За ийхүү Luffy гэр дөрөвдөө ороод адгийн үеийнхэнтэйгээ хамт нэгдэн тэдний эсрэг дайралтаа хийсээр л хоорондоо өрсөлдсөөр л байдаг. За Kaido л уугийнхаа төрхөнд орж хэдэн лөө дайралт хийж Kid Law, Killer, Zoro одоо бүгд нийлээд Kaido руу дайралтаа хийхэд Zoro-гийн хүчтэй дайралтын үеэр Big Mom дундуур нь орж ирж одоо тэднийг ухрааж чаддаг. Харин Luffy дахин босож Kaido цохилт өгөхөд Luffy хязгаартаа хүрч хэсэг амархаар болно. Zoro яг игзэгтэй үед Luffy-г одоо Kaido-гийн луу болсон луугийнх нь хамнаас нь авраад түн цэсэлт хийж өгөөд Luffy-г авардаг. За харин Kaido өмнө ерөнхийд ингэ гаргаж ирээгүй байсан хагас хүн төрхөндөө буюу хайбрид төрхөндөө ордог. За ингээд цаашлаад яг цайзд яг юу болж ийн бэ гэхээр Тама өөрийнхөө одоо Kibi Dangog Beast далайн дээрэмжтэй идүүлж тэгээ нөө идүүлснүүдээрээ бас цаашаа дамжуулсаар байгаад өөрийнхөө юм хамсаатнаа нууцаар тэлсээр л байдаг. За ингээд тэд цааш явсаар Franky дээр ирж байгаа. Franky ч айхтар сэлэм гаргаж ирээд одоо дайснаа ялч чадчих байгаа юм л та. За тэгээ төв зайзад одоо Marco King-тэй тулалдаж цаг хожиж байхад Chopper ерөнхий хийх орлогыг хийсээр л байгаа. За Sanji Evide нэг Black Maria задуусаар л нэг эмхтэн юм болохоор зөхөж чадахгүй тий. Яг ингээд үххийн даваан дээр ирж тусламж хүсэн ойрлоход Робин яг ирж түүнийг аварч чадчихлаа юм л та. Тэгээ Санжиж баярлан Робинд бүгдийг үлдээж цаашаа явж байгаа. За ингээд дээвэр дээр Luffy зороод 1 минут л хожоод өг хэмээн хэлээд Luffy цаг хожихоор цааш тулдаж байгаамаа. За ингээд нэгдүгээр давхарт байдал хэцүүдэж Hyoguro залуу төрхөнд орж цаг хоцсоор л байгаа. За Marco-ч King Queen хоёртой ингээд аим ширүүн тулаан хийж тэр хоёрыг нэгтлэн зохиж чаддаг ч тамираа барсан байхад түүнийг Peros харж байгаа юм л та. За ингээ Hyoguro харин бүтэн вирус давтан одоо мөсөн чөтгөр болж өөртийн хүн рүүгээ дайрч хэлбэл намайг алаарай гэд баг сөгдөө суудсан толгоогоо ингээд тавчуулах гасууж яамаа. За Marco дахин King Queen хоёртой тулалдан туйлдаа өрж явах үеэр Chopper яг ерөнхийг боловсруулан өөр дээрээ тест хийж үзэн ерөнхийхөө одоо
одоо үр дагаврыг хүлээж байгаа юм л та. За ингээд цаашлаад Chopper-ийн ерөндөг ажиллаад өөрийгөө алуулах гэж байсан Yogoro-гоос эхлээд нэг давхарт байгаа бүхий л хүнийг эмчилж өгдөг. За үүнд Queen уурлан Chopper руу дайрахад Beast талаан дээр эмчиж Chopper-ийн талд орж Chopper ч гэсэн мангас болон Queen-тэй тулалддаг. Харин дээр адгийн үеийнхэн шинэ Kaido-гийн хуурилтай тулалддагч түүний хаач хүрч чадахгүй байгааг харуулдаг. Харин доор нь манай самурай нар идгэрч Kanjuro-гийн одоо адгийн мэхэнд ордог л доо. За тэрнтэй ингээ харагдаж байгаа бах. За ингээд хажууханд нь Orochi новшийн зангаа таниулж одоо цайзад гал тавилаа. За дээвэр дээр Kaido болон Big Mom нийлэн дайралт хийхэд Zoro дайралтыг блоклж одоо тулаан цааш үргэлжлэнэ. За Orochi ч гэсэн гал тавьсаар л яваад илаа. Тэгээд самурай нар Orochig Orochig дахин нэг удаа буулгаж авдаг. Харин дээвэр дээр Kaido Luffy-гийн эсрэг тулалдаж, харин үлдсэн Big Mom-ийн эсрэг тулалдахаар болдог. Love түүний дагуулуудыг тусгаарлан одоо бусд нь дайралт хийн Big Mom-ыг далаараа унгаахад Prometheus суларж Big Mom-ыг авардаг. За Zeus буцаад Big Mom дээр очисон ч одоо Love-ийн өрхөнд орсон байх ба одоо уулын гам тулалж байгаа Love-ийн өрхөнд орсон байгаа байхгүй. Тэгсэн чинь Big Mom Zeus-ийг орлогчийг хийхээ Prometheus-тай одоо ингээд дэше гарч ирэх явцдаа ярилцдаг. За Zoro эргэж болсон хүчтэй дайрал дээр Love-тай нэгдэн Kaido цохилт өгдөгч хариуд нь өөртөө ухаангүй болон газар тунлаа. Харин цайс дотор Tama болон Nami нар руу Page нэг дарин араас нь хөөж байдаг. Kid болон Killer том цайзад байхад одоо Hawkins гарч ирэн Kid Big Mom руу явж Killer Hawkins-тай тултахаар үлддэг. За энэ үеэр Luffy Wano Sasaki-га бүрэн сурч Love-ыг доош одоо Big Mom руу явахыг хэлж ганцаараа Kaido-д үзэхэр үлддэг. За эсэг өөрчлөгдөн Nami Tama Usopp нар Page нэгд хөөгдөж байхдаа Big Mom-тай тааран Usopp Nami хоёрыг алах гэж байхад Tama гарч ирэн Big Mom-ийн одоо сул цэгийг нь олоод тэгээ Tama Big Mom-ийн толгойг ирүүлээд тэгээ Page нэгээр Big Mom-ыг одоо буулган авдаг. За үлтий гарч ирэн Tamаг бас самартахад Big Mom бүр үнэхээр уурлан Nami-тай хамтарч одоо үлтийг дийлдэг. За самурай нар маань дайны талбар дахь энэ тэнд очин хүч нэмхээр таарцгаанаа. За Санжи нилээн бэрцэн зогоорог сугадаад нэгээр нь Beast талаан дээрмчүүдийг дарж байгаа харагдаж байна. За ингээд хэсэг дээвэрлээ өөрчлөгдөхөд Luffy шинэ Haki-гийнхэн хүчээр Kaido-то яг л энэ тэнд үзэж байгаа. За тэгсэн чинь Luffy-г одоо арлаас цөлөх хэмжээний амар том хүчтэй дайралт хийгээд холын хол арлаас унгаадаг. За цайс дотор Zeus-ыг багасаа хаснаа хэлээд одоо түүний шинхэн орлогч буюу одоо шинхэн хүндээ идүүлэх гэж байхад нь Zeus Big Mom руу дайралт хийн түүний сүнсийг нь одоо Big Mom авч үлдсэн ч жижигхэн яг үлдсэн Nami-гийн одоо тайг руу ороод ингээд цааш цухтаадаг. За харин доод давхарт Chopper Queen-ийн эсрэг нилээн үзэж түүнийг одоо хажуу талынхаа байшин руу бүр авч идчихэдэг. За Chopper Peros болон Queen-тэй бүр зэрэг тулдаж байхдаа Caesar-ийн хийж өгсөн Rumble Ball-ыг санан түүнийгээ игзэгтэй үед идэхээ бодон цааш тулцаар л байлаа. За Яматотой хамт нуугдаж байсан Momonosuke энэ үеэр дэ нэгэн нууцлаг талд хоолойг сонсон толгоогоо барь унлаа. За хэсэг өөрчлөгдөөд Kanjuro Oden-ийн дүрд орж ирээд тэднийг тэнэгтүүлэх гэж байхад нь Kinemon Kiku тэдэн дээр хурж ирээд Kinemon Kanjuro хоёрын хооронд бол хамгийн сүүлийн буюу ширүүхэн тулаан ингээд эцэст нь эхэлж байгаамаа. За яг энэ үед Kaido гинт дээврээс орж ирээд Kinemon одоо түүний цохилтыг авдаг. Харин энэ үед одоо зарлагчаар Luffy-г Kaido-д ялагдсан, далаараа унсан гэдгийг хэлгээд бүгд л шоконд орцголоо. Onigashima арал Wano руу ойрцоор л байна. Дэрсэн малгайтнууд бүгд л энэ мэдээллийг сонсон ч итгэж чадахгүй л байв. Queen Peros хоёрын одоо дайралтыг Chopper чүүэ төвчж тогтоож байхад Sanji ашгүй нэг ирэн Chopper-д сайн байлаа Chopper одоо жоохон амартаа би энэ хоёрыг дийлэх болно гэж хэлэн Zoro-г дүндгэн одоо түүнийг имчлээрэй гэж одоо түнлүү шидэд Queen Peros хоёрын эсрэг нэгдэж эхэлдэг. Shinobu Momo хоёр цутааж байхдаа нэгэн чанга ярих чиг болоод Momo тэрхүү чанга ярихчаараа Luffy ялагдаагүй түнд итэг бид ялах болно гэж бүгдийг бас нэгэн удаа зоригжуулдаг. За Love Kid хоёр Big Mom-тай тааран ширүүхэн тулаан эхлэх гэж байлаа. Харин цайзын одоо аюулгүй хэсэгт CP0-ийнхэн дайны байдлыг шогийн шатар дээр өрөөд одоо нууцаар ажиглаж байна. Nami-гийн таяг гинтл яриад эхлэх үед бүгд л гайхахад Zeus Big Mom-д сүнсээс оруулахын даваан дээр Nami-гийн таяг руу орсон гэдгээ тэдэнд тайлбарладаг. Гинтл үлтий гарч ирээд Usopp-ыг унгааж Tama-г өргөж авахд Nami Zeus-тэй хамтарсан дайралтын Usopp-ч хамт нэгдэн дайралтын хэсэгтээ түүнийг тогтоодог. Харин далайн доогуур шумбагч онгоцоор Luffy-г хайсны эцэст олон түүнийг аварч чаддаг. Харин нөгөө талд Nami маань одоо үлтийг дийлдэг.
За яг энийг зарлагч маань одоо мэдэнгүүтээ айсандаа ч юм уу цоцсондоо ч юм уу page 1 үйлдэл 2 ялагдсныг тэгээ санамсруу байдлаар зарлаж чаддаг. За энэ боломжийг таамаа ашиглаж зарлагчаар өөрсдийнхөө хувиргасан дайчдыг нэгтгэн цааш хөдөлдөг бол гадаа Ямато аавынхаа эсрэг Люфиг ирэх хүртэл тулдах болно хэмээн гар зөрүүлж эхэлдэг. За цайзаар дүүрэн урвсан биес далайн дэрэмжтийнхэн хоорондоо үзэлцэж үүмэн үснэ. Queen Sanji-тай тулалдаж Queen-ий дайралтаас шаргуу бултаж тулаан цааш үргэлжлэхэд Zoro Chopper-оос хурдан эдгээ хийх шаардсан сөрөг нөлөөтэй 100 орлоос ирсэн эмийн бэлтгэл байгаа. Тэгэхээр энэхүү бэлтгэлийг Зороод өгөхөр болж байгаа юм л та. Та маш цааш явахдаа өөрийнхөө хувиргасан цэргүүдтэйгээ тааран хэсэг өөрчлөгдөхөд Жимбэ хүүсвүүгийн эсрэг тулалтанд түүний засгийн газрын нууц ажилтан байсан ч халагдсан. Учир нь 13 жилийн өмнө түүний хамгийн чухал даалгавар болох нэгэн чөтгөрийн жимсийг зөөж байхдаа алдсан. Харин хожим нь тэр жимс бол Люфиг ийдсэн жимс гэж хэлдэг. За Жимбэж түүнээс яг яагаад засгийн газраас гарч далайн дэрэмчин босныг асуухад Кайдо бол хамгийн агуу хүчтэй хүн хэмээн Жимбэж Люфиг зөрүүлж магтан өөрсдийнхөө удирдагчийг дээр нь гарган хоорондоо тулддаг. За Жимбэ түүнийг айгүй хөнгөн аваа шидчихлээ л дээ. Тэгсэн чинь хүүсүү Жимбэд нэгэн сонирхолтой яриа хэлж өгдөг. Түүнийг даалгавраа фейлдээ шоронд байх үед нь шоронд нэгэн яриа томог болон үлдсэн юм байдаг. Тэр томог бол бүгдийг аврагч нарны бурхан Ника эмэх агуу бурханд мөрөг. Домогт үгүйснээр эртээ үед нарны бурхан Ника гихч боолуудыг суулалж эрх чөлөөг дэлхийд авчирсан юм байдаг. Энэ домог чамд ямар хамаатай юм гэхэд би чамд л гэж хэллээ гэж хэлээд түүний нарны далайн дэрэмсийн шивээс рүү артгаа. За Жимбэж илүү мэдээлэл хүсэхэд үүнийг мэдэх нь өөрөө гэмт хэрэг хэмээн үүнээс цааш юу ч хэлэлгүйгээр зөвхөн тулддаг. За Ямато Кайдо хоёрын эсрэг шилжихэд засал нэлээд хүчтэй тулаан болж байгаа харагдаж байна. Ямато өөрийнхөө жимснийхээ хүчийг бүр 100% гарган хувирлтхийн тулаан хийн цааш үргэлжилдэг. Харин нэг давхарт Queen Sanji хоёр хоорондоо тулалцсаар Зорочтой эмийг өгөхийг шаардсаар л байна. Франки харин Сасакитэй тулалдан хинийх нь ч тамир барагдахгүй байгааг хэлэн хоёулаа сэлэм гарган ирэн цааш тулалдахад Сасаки General Франкигийн хуйгт сэв үлдээдэг. Үүнд нь Франки уурлан түүн дээр MMA-гийн мехийг ийн л дээ. Тэгээд Сасакич буцаж босч ирээд хоорондоо тулалдахад Франки зайгаа барин Radical Beam хийн Сасаки дахин унлаа. За ингээд дээвэр рүү шилжиж Кайдоч Яматог миний нэр дээр Ваногийн шин шоогун бол гэхэд үгүй би Люфид л итгэдэг хэмээн тулаан үргэлжилсээр л байна. Робины тархийг Black Maria эргүүлэх гэж оролдсон ч Робин үүнээс зүхтан Бруктэй нийлэн цааш явдаг. Харин Брук түүний хүч түүнд нөлөөлөхгүй байгааг хэлэн цааш цухтааж явж байхад Робин түүний өнгөрснийг сонсон хоёулаач нэрээ үнэхээр адилхан юм а гэж инээлцдэг. Black Maria-с тэднийг гүцээд эргэн тойрныг нь галаар дүүрэхэд Робин өөрсдөө авран харин Брук газар дунмагцаа шатаж байсан галыг чадвараараа хөлдөөн унтраад харин Робин Франки зориулж би түүнийг дийлэх болноо. Бусдаа тусал гэж явуулдаг. За ийхүү Робин Black Maria хоёрын тулаан хэлж байгаамаа. За харин газарт Момо лавын шумбагчийг харахад Люфи хамтдаа гарч ирэн Люфич бүр сэрүүн байж таарад. Тэгээд Люфи хоол өгөхийг шаарднаа. За ингээд шумбагч онгоцонд байсан бүхий л хоолыг идэж дууссан ч хоол өгөхийг шаардахад гинт хаанаас ч Карибо гарч ирэн Люфиг хоолоор ангадаг. За цайз руу очиход Робин Black Maria-гийн өөрийнхөө чадвараараа давмгайлж тулалдсан ч түүний аасны тооронд орон түн задуусаар байх үед Робин загсан үнийг карате сурснаа санан түн лүү авраг гараараа загсны каратег илгээн өөрийгөө торноос болж чөтгөрийн дөрд хувирн түүнийг дийлж чаддаг. Харин Люфи юм идэнгээ Момод намайг идэж дуусахаар буцаагаад Оногашимаараа аваач гэж хэлдэг. Killer Hawkins хоёрчтой ширүүн тулалцаар Hawkins зохилт авах болгондоо өөрсдийнх нь хүмүүс бэртэж байгааг анзаарч айлт хийж чадхаа болтгоо. За энэ үед Queen King хоёр гар нийлэн нэгдүгээр давхрыг буснуулж байлаа. Марко гинт гарч ирэн King Queen хоёртой тулалдах гэхэд Зоро эдгэрч Санжи тэр хоёр хамтдаа King Queen хоёр руу дайрдаг. Тулааны үеэр Санжи өөрийнхөө биеийг нэг л сонирн байгааг хэлэхэд Queen үүнд нь хариу өгж байгаа юм л та. Чиж босод ах дүүс шигээ сайборг байлгуудыг хийвч хэлж байгаа. Тэгэд Ваногийн хэсэг рүү өөрчлөгдөхөд Шинобугийн жимсний чадвараар Момо өөрийгөө 20 жилээр нас нэмүүлж аврах том луу болсон байгааг бид харддаг. Гэд Эрдэнэсийн өрөөнд болох Инуяша Жак хоёрын тулаан үргэлжилсээр л явлаа. Сүүлийн хүчээ шахан Жакийг гадаг шитгэхэд тэргэл сар гарч Жакта бүтэн хөрөлтөй орон үзэлцэж эхэлнэ. Харин Ванод аврах том луу гарч ирэхэд бүгд л түүнээс айх үед лууны өнгө ягаан байлаа. За Шинобу түүн дээр чадвараа ашигласнаа Люфи тайлбарлан Люфич хоол идэж дуусан түүнтэй хамт Вано арлын зүг нисэхээр оролдлого хийсээр үлддэг. За Онигашима арлын дээр Ямато Одены золиосыг санаж өнгөрснөө санахад Хани Акита гэдэг нь ийл болж Одены гайхалтай золиосыг харан түүнийг шүтэж аавыгаа үзэн ядаж эхэлснийг бид мэддэг.
Харин Кайдо түүнийг шоронд самурай нартай хойрж хатууг үзүүлэн гэхэд Ямато ч үүний ачаар самурай нарын гайхалтай эсэг занг хүндлэн Одоны замын тэмдэглэлийг олсноо тэдэнд үзүүлэхэд тэмдэглэлийг уншсан самурай нар 10 хоног хүчээ нөхөн шоронгоос орхон Кайдотой тулалцснаас хойш тэднийг хараагүй юм байна. За одоо үед буцаж ирэхэд Ямато Кайдотой энэ тэнцүү үзэж одоо Кайдогоос цус гаргаж чадчихъя. Кайдо ч Яматог нилээн үгээр идэж найзгүй ямар ч хэрэггүй үхэд гих мэт үгээр түүнийг одоо хатгасаар л байлаа. Харин Вано руу шилжихэд Луфи Момог авч дээшээ шитгэхэд Момод бүс дүгэн одоо тэд Онигашима арал руу нисэж цайзыг нэвт гарan бүр дээвэрлэж шууд гарахад Яматотой бүр ингээд нилээн хамтарсан дайралт хийгээд Кайдог цохилдогдгөө. Кайдоч луу болоод одоо ягаан лууг харан түүнийг таньж түн рүү галдгаа. Луфи Момог алив зөрүүлээд алхан галаар галлаа гэхэд Момоч чадахгүйгээ мэдээд үнэхээр айснаа түүнээс цутаачих юмаа. Гинтл Момо яагаад чин урам орон Кайдог хазаад авдаг. Тэгээ Луфи түүнийг чи 4 Йонког нэгийг хазлаа штэ. Чи өөр юунаасаа айгаа шээгээд байгаа юм бэ гэхэд Момо бүр илүү урам ороод Луфи Кайдо энийг ширүүн тулаан эхэлж та Момо Ямато хоёр Вано арлыг унахаас нь сэргийлэхээр явцгаадгаа. За энэхүү мингчүүд одоо Жак болон Перосперог дийлж чаддаг. Онигашимаг одоо хүрээлэн байх Кайдогийн үлнүүд баг багаар сарниж байгааг анзаарч арал удахгүй унах гэж байгааг мэдэн Момо арлыг эсрэг зүрүүн түлхэж эхэлдэг. Гэвч Ямато түүнд Кайдо шиг үүл үүсгэж арлыг нисэх гэж хэлнэ. Харин нэгдүгээр давхарт Зоро Кингийн маскыг одоо зүсэж чадан тулаан илүү ширүүсэж Зорогийн довтлохоогоор Кингийн маск дахин гимтэж бор ойрс цагаан усм гарч ирдэг. Ямато Момод арлын доор тесрэг бөмбөгнүүд байгааг хэлж Онигашима хэрвээ Вано дээр унвал том тесрэлт болох болно гэдгийг Момод хэлэн өөрөө тесрэг бөмбөгийг аюулгүй болохоор явлаа. Харин нэгдүгээр давхарт Queen жинхэнэ төрхөө ил болгон да Санжиг өөрийнхөө могоо шиг дайралтаараа да түүний ясыг хугалахад Санжи хугарсан ясаа бүр хормын төдийд хэвэнд нь оруулж биеийг чангарсан байгааг анзаарч ингээд анзаараад эхлэх үед нь Queen түүний толгой руу сэлмээрээ зөхөхөд металл зөхж байгаа юм шиг чимээ гараад Санжид одоо тулааны дайралт нөлөөгөө байгааг анзаарч эхэлдэг. За ингээд хэсэг өөрчлөлтөн Killer Hawkins хоёрын тулаан үргэлжлэхэд Killer Hawkins-ыг яаж иж байгаа дийлж чаддаг. За буцаагаад шилжихэд одоо Санжи өөрийгөө ах нар шигээ ийм хиймэл биетэй болохыг мэдчихэл байгаа юм л та. За тэгээ мөн Апу Дрейк хоёрын хооронд одоо нэгдий гэхэд Дрейк үнийч зөвшөөрдөггүй юм л та. За хэсэг өөрчлөгдөн Усоп Нами руу шилжихэд тэдэн дээр гинтл Кинемоны доод хэсэг ирж дээд хэсгээ авруулахаар тэднийг дагуулж явдаг. Харин нөгөө талд Робин дээр CP-н ойлрж Робиныг авч явах бодолтой байгааг хэлэхэд хэсэг өөрчлөгдөн Канжуро одоо өөрийнхөө хамгийн сүүлийн хүчээр Казимбо гих одоо сүнс шиг юм галан биет үүсгээд одоо өөрөө ухаан алддаг. Харин нөгөө талд манай 3-ын дайн үргэлжилсээр байхад Ямато тесрэг бөмбөгийг аюулгүй болох замдаа явсаар л байна. Кид болон Лав нууц хүчүүдээ ашиглан Big Mom руу хүчтэй дайралтууд хийдэг. Кид Big Mom-ыг да соронцтой болгож да цайзыг хүрээлэн бүхий л юмыг түүн рүү дайруулдаг. Үүнд нь Big Mom бэртэж өөрийнхөө нэг да жилийн амьдралыг идэн да эргэн тойрныхон бүхий л биетийг хайм оруулж да дайн цааш үргэлжлэлээ. Мингчүүд CP0-той тулалдаж одоо Робин Брүк хоёрыг цутаалгаж чаддаг. Харин Санжи өөрийгөө өөртөө ах нар шигээ зүрх сэтгэлгүй сайборг болчих үедээ химэн айж цааш ингэж манарж явсаар байдаг. Тэгээ харин түүний араас та Queen уул нь хөөсөр л байгаа штэ. Тэгээд хөөсөр аваад эцэст нь нэг Санжиг олж тулалтахад Санжи Зоро руу нэг дэндэн мүшигээр залган хөөй ногоон толгойтой хэрв би бүх юм дуусахад чам шиг хоосон толгойтой өнгөрөөд байх юм бол намайг алаарай гэж захин Жермо овц өмсөн алга болон Queen хүчтэй цохилт өгснөөр Санжи Queen хоёрын сүүлийн дайралцаа эхэлдэг. Харин Казимбо цайзыг одоо дээрээс нь доош цайзыг нэвт гарах болгондоо галт автуусаар л байлаа. Орочи үнийг сонсон бүгдийг нь алах гэж байгаадаа баярлан Эрдэнсийн өрөөнд одоо өөрийг нь хинч олохгүй гэж итгэх үед их шиг төгжим сонсдог. За гадаа Момо үйлрийг үүсгэж Онигашимаг унахаас хамгаалах нэм оролдлого хийсээр л байна. Харин Онигашима арлын гадна Зоро Кингээс чиний жимсний хүч чадалчин ингэж гал гаргаад байгаа мó гэхэд Кин түнд олигтой хариулт өгдөггүй. Түн лөө 3 сэлмээрээ амар хүчтэй дайралт хийсэн ч Кинг төдөлн бэртэхгүй байгааг анзаардаг. Кингээс цохилт аван ядран хөвтөж байхад гинтл нэгэн аялгау сонсоход Зорогийн шин сэлэн болох Эмма үүнд нь хариу үйлдэл үзүүлэн түүний хүчийг сорж эхэлдэг. Яг тэдний доор Комуросакиг амьд байгааг Орочи олж мэдж таарч идэг л та. За ингээ нөгөө тал CP0 Робин Брүк хоёрыг барихын даваан дээр Апу гарч ирэн тэдний зургийг авдаг. Гэвч тэд Апу руу шууд л дайралт хийн Дрейк руу угсруулан дайрахад хариу цохилт өгч Дрейк Апу хоёр нэгдэн CP0-ыг болгож авахар хамтрал үүсгэдэг. Энэ үеэр Онигашима Flower Capital руу
нэлээд ойрцоор л байлаа. Комурасаки Шамазен гих зэмсгээ тоглосоор Эмагийн хүч нь ягаад чин үнд нь хариу үйлдэл үзүүлж улам сэргээд Зорооч сэлмээ удирдан дахин нэг хүч үздэг. Queen Sanji сэтгэл санааны дороотлолтой суг гих мэтэр түүнийг үгээр эцээр л байлаа. Тэгээд үргэлжлүүлээд Queen Sanji King бол Lunarian танаа ногоон толгойд ч тийм амархан дийлэхгүй байх. Харин ч ялагдана гэдэгт би итгэлтэй байна. King мүтгэн л энд хүрээд ирэндээ гэхэд Санжи хариуд нь би түнд дургуйч гэсэн ялна гэдэгт нь бол эргэлзэхгүй байна л гэж хэлж байна. За харин гадаа Зоро King руу Эмаг хакигаар хатууруулж дайралт хийхэд King дайралтанд өртсөн ч ямар ч шарх автаггүй. Яг энэ үед Эма дахиад л Зорогийн хүчийг сорж эхэлдэг. King яг энэ мөчийг ашиглаж түүнийг чадварлаг сэлэмчин байна гэж сайшаан түн рүү хүчтэй дайралт хийхэд Зоро сэлмээ гарнаас алддаг. За унаж байх үедээ өөрийнхөө анхны хараалт сэлмийн талаар болон хоёр дахь сэлмийн талаар флашбэк хийхэд хоёр дахь сэлмийг Wado Ichimonji гэх ба Emma Wado Ichimonji хоёр нэг дарахнаар урлагдсан гэдгээ санан Emma яагаад өөрийнх нь гарт ийм эвтэйхэн байгааг ойлгодог. За хүчтэй тулаан болж Зоро дайралт хийхийг хүсдэгч Emma түүний хүчийг сорсоор л байлаа. Энэ үед Зоро өнгөрснөө санан East Blue-гийн харал дээр баг байхад нь нэгэн өгшин самурай түнд сэлмийн талаар зааж өгдөг юм байна. За түүний хийж байсан хамгийн сайн сэлэм бол тамийн агуу хаан шиг л барихад л арьж чирдэг гэх үгийг санан тэр сэлэм Эма юм байна гэдгийг ойлгодог. Ийхүү тэр хөгшин Зорогийн багтаа уулзаж байсан дарахын юм байна гэдгийг санаж түүний хэлсэн үг болох сэлэм эзнээ сонгодог гэх үгийг дахин нэг удаа саналаа. Ийхүү Зоро Эма өөрийнх нь хакийг нь сорж байгаа биш харин ч Эмагийн хүчийг өөрийнх нь биеэр нэвтрүүлж илүү хүчтэй агсан түвшний хакийг олж нээх үед түүний аураг мэдэрсэн King түүнээс чи бас хаан болохыг хүсдэггүй гэж асуухад хариуд нь Зоро би зүгээр л Ахмадтай болон найзтай өгсөн амлалтаа биелүүлэхээр явж байгаа сэлэмчин гэж хариулдаг. Queen Sanji хоёрын тулаанч ширүүсэж Queen Jermaгийн дайрах аргаар Sanji руу дайрсаар хагаад түүнийг нэг гараараа атгаж эргүүлж гарлаа. Түүнийг яг газар цаах гэж байхад өөрийнх нь хүчийг гаргаж цухтааж чаддаг. За ингээд алга болон түүнүр дайралт хийсээр л байлаа. Тэдний хажууханд Geisha гэх эмэгтэйчүүд байж таарах ба Sanji Queen-ийг ч бас алга болгосон байлаа. Түүнийг өөрийнхөө дайралтыг ч харахгүй байх зорилготой байж таарна. Тэгээ яг энэ үед нэгэн Geisha тэр хоёрын урд гарч ирэн нэгэн хулганыг аврах гэж байхад Queen түүний царайг харснаа түүнийг санаад эргүү дурак намайг дууд толгонд өвчтэй гэдээсэн худлаа байсан байх нэ гэдэг уурлан түүнүр дайралт хийхэд Санжи зөрж уурлан өөрийнхөө шинэ хүчийг нээж улаан галыг цэнхэр болгон үргэлжлүүлэн тулалдаг. Асар хүчтэй хурдтай халуун дайралтанд Санжи Queen-ийг Onigashima арлаас унгааж чаддаг. За харин гадаа Zoro King хоёрын тулаан үргэлжилсээр байгаа. За Zoro ядарсаар байхад King ядарсан ч юмгүй харин ч түүнийг үгээр үтсөөрлөлээ. Харин Zoro өмнөх дайралтуудаас бодож 3 сэлмийн урлагаа хааны хакитай хослуулан дайралт хийхэд түүний дайралт орж түүний маскыг завчиж чаддаг. Зоро одоо л нэг түүний чадрыг ойлгож King-ийн нуруунд дээрх гал алга болоход түүний хурд сайжирч харин хамгаалт нь буурдаг. Эсэргээрээ нуруунд дээрх гал нь тодорвол хамгаалт нь сайжирч хурд нь багасдаг юм байна гэдгийг ойлгож авч байгаа. За энэхүү King-ийг Beast далайн дээр анх удаа баггүй харж байгаа ба энэ удаа л түүний царайг анх удаа харддаг юм байна. King бол бор харис цагаан өстэй Lunarian-гийн ховор үндэстэн хүн болохыг бүгд мэддэг. За түүнийг залуу байхад нь засгийн газар түүн дээр ирж түүнийг барьцаалж аван барьж аваад түүн дээр туршилт хийж байхад нь Kaido олж мэдэн түүнийг ягаад ч тэнд байж таарна суллаад хамтдаа дэлхийг өөрчлөх хэмээж түүнд өөрийгөө Альберт гих нэртэй Альберчлуу гих нэртэй гэдгийг хэлдэг. Гэхдээ би King гих нэрээрээ цаашдаа явна гэж түүнд хэлж байгаа. Ийхүү King Zoro хоёрын сүүлийн тулаан эхэлж King-ийн галзуу урдыг Zoro чүйл гүйцэж түүн рүү дайралт ихэд өөрийнх нь чадрыг Zoro мэдсэнийг нь анзаарч Zoro түүнийг үгээр өдөхөд King уурлан асар олон галтлуу түн рүү явуулахад Zoro дайралтыг нь зогсоож 103 зүсэл гих дайралт хийн King-ийг ялдаг. King ялгахдаа Kaido өгсөн амлалтаа санан түүнийг далайн дээрмчдийн хаан болгож чадаагүйдээ гунин Onigashima арлын гадагш цөлөгдлөө. За харин дотор CP0 нарт King ялагдсныг хэлэхэд одоо тэдний эсрэг зөвхөн Big Mom болон Kaido л үлдэж байна гэж бусад том тушаалтнууд бүгд л ялагдлаа хэмээлсэн. Хэрвээ Luffy ялвал нисэж буй Onigashima доош унаж асар том дэлбэрэлт үүснэ. Мөн Flower хотын иргэдийг Onigashima арал дээр байгаа бүх хүмүүс үхэх аюултай гэж ярилцдаг.
Бас нэг аюул нь нөгөө нэг галан сүнс чинь доош явсаар л байгаа өгөөд Ямато амжиж тесрэг бөмбүүдийг аюулгүй болохгүй л унахаас өмнө дэлбэрэх байлаа. Яматоч амжиж доод давхарт очиж чадлаа. Энэ үед Усоп Кинемон болон бусад самурай нарыг олж тэднийг биес далайн дээрэмчдээс хамгаалж авахад нэмэлт хүч ирснээр тэд бүгд хамтдаа цааш цухтааж чаддаг. За ингээд 2 дугаар давхарт ирэхэд Комурасаки Орочид хөгжмөө тоглож өгсөөр л байлаа. Харин нөгөө талд CP0-ийнхэн Дрейк Апу хоёрыг буулгаж авсан байгаа харагдана. Дээвэр дээр Луфигийн шинэ хаки Кайдогийн эсрэг нэлээд бүтэмжтэй байгааг анзаарч тэр хоёр хоёулаа дотор нэг л эвгүй байгаа ч гэсэн цөс нь хөөрж байна гэж инээлдэг мөргөлжлөн тулалддаг. Кайдо харин ийм сайхан шөнийг сархтаар химэн маш том торхтой сархтыг ууж орхидог. Кайдог ясны дараа өөрийн гэсэн асар том найр хийх болно гэж Луфи Кайдод хэлэхэд Кайдо үнд нь уурлан өөрийнх нь найрыг сүйтгэсэнд бүр ч илүү уурлан бүр мөсөн согтсон байлаа. Энэ үеийг Луфи ашиглан зохилт хийдэгч дайралтаас нь бүр маш шаламгай бултаж Луфиг хүчтэй зөгтөг. Кайдо бүр мөсөн согтон би энэ цайзыг барих гэж 5 жил зарцуулж байхад бүр миний найран дээр ирж цайзыг минь нураалаа хэмээн гомдлсоор л байна. Хэсэг гигэн арал Марижо руу шилжихэд 5 горосоноор хоорондоо мэтгэлцэж байдаг. Саяхан болсон ревери дээрх болсон том золгүй явдлыг яах вэ гэж ярихад нөгөө талаас Вано руу явсан CP0-ийн өдийд Нико Робныг бариад наашаа гарцсан байх ёстой гэж бас ярилцсан. Харин тэд хамтдаа нэгэн асуудлын тухай ярилцмаар байна гэж хэлэн нэгэн чөтгөрийн жимсийг дэлхийгээс нуухын тулд яагаад нэрийг нь өөрчилсөн юм хэдэн зуун жилийн турш бидний гарт ирэх ирж чадаагүй бусдын гарт л байсан. Гэтэ хинч энэ жимсийг awaken хийж чадаагүй хэмээн хэсэг өөрчлөгддөг. За харин Ваногийн гадаа маш том засгийн газрын усан флот цуглалсан байх бөгөөд тэдний цаана Зенишэ байгааг харддаг. За ингээд буцаад цайз руу очивол Чоппер буцааж идэгрэн зоо улсын Ямаа эмч түнд зороод өгсөн там бол түүнийг асар хурдан идгээж чадах ч гэсэн нөлөө гарах үед 2 дахин илүү өвдөлтийг өгдөг гэж тайлбарлаж байхад Зоро Онигошима арлын гадна ухаангүй мөн цусаар будагтан хөвтсөн байдаг. За арайчуун үдэ нээхэд бүх юм саарлтан түүний урд Грим Рипер буюу үхлийн бурхан гарч ирэн түн рүү далайдаг. Харин цайз дотор Франки Зорог хайсаар цайзаар нэггүйж байдаг. За ийхүү Изү рүү шилжиж Кинемон болон Кикуг аварсандаа баярлж байгаа ч өөрийнхөө шархаа арайчуу дийлэн алхаж байхад Робины араас явж исэн CP0-тэй таарахад CP0 түнд бид бинээ хараагүй шүү. Бид өөр зорилготой явж хуучин цагаан сахалтынхантай зурлах хүсэл алга гэж түүнийг өнгөрөн цааш явж байхад Изү тэднийг дудан хэсэг өөрчлөгддөг. Ямато 6 дугаар давхар тесрэг бөмбөнүүд дээр очин өөрийн чадраа ашиглан хөлдөөж амжихад Кизимбо ч гэсэн яг мөн адил яг доош орж иж байлаа. Ямато хүчтэй цохилтхийн түүнийг бэртээхэд Яматогийн өдөөс асар халуун цацарч атаа оршлын чимээ гардаг. Энэ үеэр Big Mom-ийн хүчтэй дайрал Лавгид хоёрыг дахин нэг удаа буулгаж аван дээвэр рүү явах гэхэд манай хоёр буцаж босч ирэн бид үхэх байсан ч чамайг хизээч дээвэр рүү явуулахгүй гэж сүүлийн хүчээ барж Кид Big Mom руу дайрна. Лав одоо л чиний хийх цаг гэж хэлдэг. За Big Mom дайралтын дараа босож ирдэгч түүний хавирга болон дотоод эрхтнүүд гимтэж мөн түүний баруун гар бүр мөрсөн хугарсан байгааг Лавд хэлж түүний жимсний хүчийг сайшаадаг. За гараа өөрийнхөө хүчээр шууд л идгээж хааны акигаа гарган Кидийн төмөр бухыг хоёр хуваадаг. Кидийн төмөр бухчтай юухан байхаа буцаж нэг болоод Big Mom руу дайрсаар л байна. Бухараа дайландуулж өөрөө дайралтхийн түүнийг сөгдүүлэхэд Лав чин боломжийг алдалгүй Лавгид хоёрын ээлжилсэн дайралтууд Big Mom-ыг онсоор л үүнд Big Mom уурлан өөрийнхөө хамгийн хүчтэй дайралтаа хийж Кидийг онлоо. Харин энэ үед Big Mom өөрийнх нь дээр гарч ирж байгаа энэ том цайзыг анзааралгүй Лавын мэхэнд орж цайзанд даралдаг. Лавч түүний дээр гарan сэлмээ цээж рүү цон дэлхийн гүн хүртэл сэлмээ сунган цахилгаанаа ашиглан үххийн наан түүний дээрээс холдлоо. Кид одоо чиний ээлж гэхэд Кид шин Beam Bank гэх юм уу ийм лазер бим ашиглаж Big Mom руу дайралт хийхэд Big Mom өөрийнхөө амьдралын 10 жилийг золиослон ойр орчныхаа хүмүүсийн сүнсийг сорон Кидийн дайралтын өдөөс тэмцсээр л байдаг. Лав харин рерум бүтээж рум доторх бүх зүйлсийг чимээгүй болгох техник хэрэглэн Big Mom-ийн хүчийг зогсоодгоо. За Лавын араас Мисэри довтлоход Лав төвггүйхэн түүнийг хоёр хувааж чаддаг. Энэ үед Кид 2 дахь Damned Punk-а ашиглан Big Mom-ыг доош нугадаг. Унаж байхдаа Big Mom хөлдөө тесрэг бөмбөгийг барьж авахад дэлбэрч Ямато дэлбэлтийг
босод бөмбөг рүү ойртуулахгүй гэж бүхний гаргадаг. Энэ тесрэлт Казимбогч хүчгүй болгож Ваногийн доод хэсэг дэлбэрч Big Mom Flower хот руу харж өнгөрснөө санан газарлуу унахдаа Атгийн үеийнхнийг мөн Рожерыг үзэн ядан дэлхийн ёроол руу лавагаар дүрэн газарлуу унан Big Mom-ыг буулгаж авч чадж байгаамаа. За Момо Онигашимаг өөр зүг рүү авч явах гэж хичээж байх үед толгойд нь гинтл нэгэн хоолой сонсогддог нь Зүнишагийн хоолой байдаг. Зүниша Момод өөрийгөө 800 жилийн өмнө том нүгэл үлдсэн Joy Boy-ын ант нөхөр байна хэмээн танилцуулдаг. Зүниша Момод тусалцаа өгөхийг санал болгоход хэрв Зүниша орж ирэх юм бол Ваногийн хан нурахыг байна гэж бодож шийдвэр түүж чадахгүй тэнэгэлздэг. Харин дотор Изу CP0-ийн нэгийг алж өөрийнхөө амийг алддаг. Үлдсэн CP0-ийн Робины араас явах гэтэл Горосагийн таваас шин тушаал ирж дээвэр рүү гарч Кайдо тусал ирээдүйд бий болж болох үед аюулаас сэргийлж дэрсэн маалгатыг ал гэж түүнийг явуулдаг. Харин Комуросаки Орочиг тэнэгтүүлж түүнд далайн чулуу зоож хүчин сулруулдаг. Харин дээвэр дээр Кайдо уйлсаар Луфи харин сүүлийнхаа гэр дөрүүд орон Кайдо руу дайралтаа хийсэрлээ. Луфигийн цохилтууд түүнд нөлөөлж байгаа хэдий ч Кайдо дахин луу болж Луфи рүү халаараа дөрөхөд сүүлийн хүчээрээ Bouncy Man болон түүнээсээ түүнийг нь хүлээж авдаг ч гэсэн бултаж чадан Кайдо руу хүчтэй дайралт хийхэд Кайдоч түн рүү дайралтын хүчтэй мөргөлдөөн болохын даван дээр CP0-ийн үлдэгдэл тулаанд орж ирэн Луфиг барьж цохилтыг нь алдуулан мөн Кайдогийн цохилтыг оновчтой болгож өгөн Луфиг улхахаа алдахад хүргэдэг. За Кайдо шудраг өсөлтөөн болоогүйд уурлан CP0-ийн үлдэгдлийг газартаа тэгшилждэг. Харин дараа нь доош бууж Луфиг яснаа бүгдэд хилж үлдсэн хүмүүс бүгд дайныг зогсоохыг тушааж өөрийнхөө шинэ хотыг байгуулна. Тэнд та нар босс шиг ажиллаж болно гэхэд бүгд Луфигийн үхлийг эргэцүүлж итгэхгүй байлаа. Ямато Момо хоёр ч гэсэн Луфигийн хоолойг сонсч чадахгүй байгаагаа анзаарч бүгд л айж эхэлж байхад дээвэр дээр ухаангүй босон Луфигийн бие гинэтл хөдөлж түүний зүрхнээс хувьсгалын бөмбөрийн дуу гарч би энэ үл мэддэх өөрчлөлтөнд орж байгааг Зүниша түүнийг сонсон Joy Boy эргэж ирлээ гэж хэлдэг. Луфигийн хурилд дуусан жимснийхаа жинхэнэ хүч чадлаа нээдэг. Яг энэ үеэр 5 Горосей нарын яриа үргэлжилж бид Гомуно жимсийг нэрийг өөрчилж тэр жимсийг арайч шүү эцэст нь өөрийн болгосон юмсан. Яг л энэ жимс биднээс цутаагаад байгаа юм шиг л байна. Энэ жимсний жинхэнэ нэр нь бол зоон төрлийн хүн жимс, mythical төрөл модель Ника. Эргэн тойрноо өөрийнхөө хүсснээр өөрчилдөг эрхчлөөд жимс хэмээн жимсний жинхэнэ нэрийг хэлэхэд Луфи өөрийнхөө бүрэн сэргсэн шинэ хүчээр доор байх Кайдог шууд л татаж дээвэр рүү гаргадаг. Шинэ хүч нь яг л картун шиг байдлаар тулалдагч асар хүчтэй Акита ослуулан дайралт хийдэг нь Кайдод ч хүчтэй нөлөөлж байгаа. Кайдо харин ашгүйдээ чи босцсон юм уу чамтай гоё тулдъя гэж бодож байтал нэг үлдэгдэл орж ирээд гай болчих юм гэж хэлэн дахин тэр хоёрын тулаан эхэлдэг. Харин цайзын доор Орочиг далайн чулуугаар хатгаж хүчгүй болгон Комуросаки өөрийнхөө бүгдийг жинхэнэ төрхөө түүнд илчлэн түүн л уурлахад жижигхэн боссон Кизомбо эзэндээ хурж ирэн түүнийг галч татаж орхино. За дээвэр рүү буцаад очиход Кайдо Луфиг дахин нэг залгихад харин Луфи энэ удаа Кайдог дотроос нь зодож түүний дайралт өөрт нь огт нөлөөлөхгүй байгааг бид анзаардаг. Ийхүү Луфи маань өөрийнхөө хүчийг үзэж тэнгэр рүү дүүлэн аврах битэй болж Кайдо руу дайралт хийхэд Кайдо хайбрид хэлбэртэй орж сүрж дайран Луфигийн толгойг цайз руу цогтгоо. Тэгтэл Луфигийн толгой сунаж доор харж буй бүхий л хүмүүсийг шоконд оруулдаг. Марко ч бас яагаад тэр ийм сонин цагаан өстэй болчихв гэж хэлж амжнаа. Харин Луфи дахин ядарч эцсэн ч дахин нэг удаа буцан хувирч юмс дуусаагүй байх шүү гэж хэлдэг. Тэгээ өөрийнхөө хамгийн том цэргүүдээ шалтлаа 5 жил барьсан цайзаа шалтлаа. Би чамайг зүгээр явуулахгүй гэж хэлэн уурандаа дайралт хийдэг. Луфиж дайралтаас бултан тэнгэрээс аян гатган түн рүү чиглэлэн шиддэг. Цайзан дотор бүгд л галаас цухтаж амьд гарах боломжуудаа ярилццгаадаг. Ийхүү бүгд хэцүү байдалтай байхад 4-р давхарт байх Райзо Нимпого ашиглан асар их ус гаргаж ирэхэд Жимби түүнийг нь удирдан цайзын галыг унтрааж эхэлдэг. Гэвч цайзын гадна Ямато Момог илүү хүчилж үйл үсэг хурдл Кайдогийн үүлнүүд бүгд жижигсээд байна гэж хэлгээд Момо сандран өөрийнхөө бүхий л өнгөрснийг санаж зориг орон байдаг бүхнээ гаргаж Луфид өгсөн амлалтаа заавал хүрэх болно гэж хэлэн үргэлжлүүлэн оролцоор л байлаа. Дээвэр дээр Луфи Кайдо руу аянга шидэж түүнийг онсон ч Кайдо түүнээс нь бултдаг. Луфи дахиад аянгийг шиддэгч Кайдо хариу цохилт өгч түүнийг газар руу хүчтэй цохилоо. Луфи харин газарт байн буцааж дээшлэхэд түүнийг дахин хүчтэй цогтгоо.
Зохилтны одоо үр дүнд Луфи цаашаа маш асар хүчтэй нисдэгэ. Тэгээ нисэж байхдаа Луфи Кайдог нэг гараараа зандан гараасаа татна. Кайдо Луфигийн гараас мултрах гэж олон арга хэрэглэсээр л байгаа ч төдийлөн амжилт үзүүлэхгүй л байна. Харин цайзад гарах гал хараахан бүгд унтраагүй байх ба бүгд Онигашима арал доошоо унаж байгааг мэдэрдэг. Кайдог ялагдаж Онигашима арал унаасай бид үгсэн ч гэсэн бусад гим зэмгүй хүмүүс маань ард иргэд маань амар амгалан 50 амьдрах болно хэмээн баярлж байдаг. Харин Эрдэнэсийн өрөөнд Орочи өөртөө зоосон далайн чулууг авч луу болон хуурдагч 5 толгоноос нь нэг нь л үлдсэн. Би удахгүй шатаж өхнө. Гэхдээ хамгийн сүүлийнхэн хүчээр Одоны удмыг хамт авч явах болно хэмээн Хиори руу дайрдаг. Буцаад дээвэр рүү шилжихэд Луфи Момод яг одоо арлыг холдуул би Кайдог цохих цохилтонд Онигашима өртвөл бүгд үхнэ гэхэд Момо би чадахгүй гэж уйланд болнаа. Харин Кайдо үүнийг нь сонсон. Би тэгвэл чиний дайралтыг өөр дээрээ заавал авах болно гэж хэлээд өөрийнхөө хамгийн хүчтэй хувиралтай орон галаар бүрсэн луу болж Луфигийн дайралтын өдөөс явж байхдаа Вано ус 20 жилийн турш миний иргэшээлд байсаар ирсэн. Ваногийн иргэд өөрсдийг нь аврагчаа хүлээсээр л байгаа гэж хэлэн өдөөс нь давшсаар л байлаа. Луфигийн гар Кайдотой ойртож эхлэхэд гар нь маш халууныг мэдрэхэд Кайдо ч өөртөө багтан чиний гар миний толгоонд хүрэхээс өмнө халуун хайлах болно гэдэг. Луфигийн шинэ хувирал, шинэ хаки гэд бүгд л хосолсон дээр л Кайдогийн толгойтой мөрөлдлөө. Асар хүчтэй аура цоцорч Онигашима дах бүхий л хүмүүс Кайдогийн ялагдлыг цайзаар дөрөн орилсоор хэсэг өршлөгддөг. Орочи Хиори руу дайрах үед Денжиро ирж Орочигийн оршихыг үгүй идгээ. Дээвэр дээр болох хүчтэй мөргөлдөөний үеэр Кайдо Луфиг би чамайг ингэж хол явна гэж төсөөлсөнгүй хэмээн өнгөрснөө дурсан. Өөрийг нь засгийн газар ч захирч чадахгүй байгааг санан цагаан сахалтай амтран Рокс далайн дээрэмчд болон түнтэй цааш болсон бүхий л адал явдлаас санаж эхэлдэг. Харин цайзын доор Момо Луфиг ялах болно би мэдэж байна. Харин би Онигашимаг аюулгүй газардуулах болно гэж хэлдэг. Цайз дотор Жимбир Айзогийн ус цайзын ихэнх хэсэгт очин бүгдийнх нь амийг аварч чаддаг. Яг энэ үед Денжиро Хиори цөгдөн он удаан жил та их зовлон үзлээ хэмээн мөхийдэг. Хэсэг өөрчлөгдөн Кайдогийн үйл бүр мөсөн алга болон Момо өөрийнхөө үйлийг үүсгэж амждаг. Кайдо ялагдлаа мэдрэн Луфигээс дэрсэн малгайтай чи яг ямар ертөнц бүтээхийг хүсдэг юм бэ? Гэхэд Луфи миний бүхий л найзууд хүснээрээ иддэг эрх чөлөөтэй ертөнцийг би хүсэж байна гэж хэлээд Кайдог хүчтэй зөвхөн Ваногийн доор орших халуун лаваараа унгахдаа Кингдээ ярьсан яриагаа дахин нэг удаа сандгаа. Кинг ер нь намайг яг хин дийлхийг би мэдлээ. Хин дийлэн гэж Joy Boy гэснээр эцсийн тулаан дуусаж Момо Онигашимаг аварч бүгд хоёр Йонког дийлсэндээ баярлахад Усоп бэртсэн Кинемонг, Франки бэртсэн Зорог нэг давхар тавьчихснаар бүгд шаламгайлнаа. Ваногийн гадна Момо Зүнишад Ваногийн хамгаалтыг эвдүүлмээргүй байгаагаар хэлэн Зүнишаач түүний шийдвэрийг хүндэлж цааш авдаг. Харин Бист далайн дээрэмчид Кайдог ялагдсанд итгэлгүй бүгд буцаад дайндаж эхэлж байдаг. Төд төдөлгүй асар том лава төсөлд болж Луфигийн Кайдог цогсон цохилтын хүч ийхүү илэрч бүгд Кайдог ялагдсанд итгэдэг. За Флауэр хотод байгаа иргэд энэ бүгдийг харан гайхах үед асар холоос ирэх аврах том ягаан луг бүгд л Кайдо байна гэж бодон айхад тэдэн дээр Момо ирж би бол Кайдо биш ээ. Саяны төсөлд бол Кайдогийн сүүлийн амьсгал байсан юм хэмээн хэлээд өөрийнхөө хүн төрхөнд хувирахад Денжиро тэднийг Ваногийн ард иргэдэд дахин танилцуулдаг. Тэдний төрхийг нь л харан Аказаягийн 9 хэмээн хүмүүс ойролцоодог. Хүмүүс Токи ахагийн зөвнөлд ийхүү итгэдэг. Харин Ямато өөрийгөө Кайдогийн хүү гэж хэлэн би дэрсэн малгайтан болох болно гэж хэлэхэд бүгд дуртай байсан ч хинч Луфигийн зөвшөөрлгүйгээр багтаа хүн авч чадахгүй болохоор Луфиг сэрхийг хүлээхээр болтгоо. Ингээд буцаад Флауэр хотод очиход Момо утаан дундаас насби гүйтсэн төрхөө ил болгон өөрийгөө Одоны хүү Момоносуки хэмээн зарлаж одооноос дахин боочлол байхгүй хэмээн зарлаж Вано Кайдо Орочи хоёр одооноос захирахгүй. Ваног одооноос та нар хүсвэл би удирдах хуучны сайхан бүхнийг сэргээх болно. Энд ирэх аялалтаа би маш хүчтэй анд нөхөдтэй болж тэднийхээ хамтаар Кайдог буулгаж авснаа хэлэхэд хотын бүхий л хүмүүс Момогийн үгэнд итгэж ядан баярлж эхэлдэг. За ийхүү Момо чангаар орилж Ваногийн ард иргэдийг байлдан дагуулж эхэлдэг. Энэ үед 5 Горосо нар Вано дээр болсон үйл явдлыг ярилцаж Луфигийн Awaken жимсийг ярилцсан яахаа ярилцгаанаа. Мөн дээрээс нь CP0-ийн цухтаасан баачка Робинг ч авчирч чадаагүй байхыг мэдээд түүнд уурладаг. 7 хоног өнгөрч Ваногийн бүхий л түүх хичээл гэж системийг тэр чигээр нь өөрчилж түүхийг шинээр нь хүүхдүүдэд ярьж эхлэх болно. Бүхий л хүмүүс гизээ цадтал идэж цэвэр ус ууж эхэлдэг. Ийхүү Зоро болон Луфи сэрж сархад мах нэхэхэд
бүгд л баярлж эхэлнэ. За ингэснээр манайхан хамтдаа халуун усанд орж Козуки гэр бүлийн иргэн ирэлт хэмээн том найр зохиодог. Энэ тэндэл бүгд буцаад recover хийж байхад тэдэнд шин сонин ирэхэд шин Йонко болон Йонко нарын ялагдал гих гарчигтай байлаа. Энэ үеэр нэгэн үл мэдэгдэх усан цэргийн адмирал Ванор ирж байгаа харагдана. Мөн Лав Кид Луфи гурийн шагнал бүгд 3 тэрбум бэри болсон байгааг бид мэддэг. За энэхүү бүгд л баяраа тэмдэглэж байхад цайзын доор Робин болон урт хамарт хоёр арлын Понеглифийн талаар ярилцаж байхад улаан хамарт өөрийгөө Момогийн өвөө гэдгээ хэлэхэд Робин шоконд орлоо. Робин түүнээс Арабастагийн Понеглифтэр эртний зэвсгийн нэг болох Плутон Ванод нуугдаж байгаа гэж бичигдсэн байдаг гэж асуун. Тэд цааш яваад хэсэг өөрчлөгддөг. Югоку гих шин тэнгисийн цэргийн адмирал Луфигийн толгойг авахаар Ванор урьж байгаа нь ил болдог. Харин бүгд найрлаж байхад Кит тэдэн дээр ирэн муу дэрсэн малгад би чамайг алах болно доо гэж уурлахад Луфи учрыг нь ойлгохгүй асуухад Кит түнд шин 4 Йонкогийн зургийг харуулдаг. За шин 4 Йонко бол алиалагч Баги, улаан ус Шанкс, хар сахалт мөн Луфи байх болно. Бүгд гайхацгааж байх үед Рёгоку ойрцоор л байлаа. Түүний чадвар бол байгалийн чадвар бөгөөд Флауэр хотод ойртох үед Денжиро, Райза болон бусад нь түүнийг мэдэрч түүнтэй хүч үздэг. Гэтэл шинэ адмиралын хүч үнэхээр л хүчтэй байж таарч тэд хаанч хүрч чаддаггүй. Луфиг л алж чадах юм бол Ваногийн иргэд надаа ямар ч хамаагүй тэднийг алж чадна гэхэд Ямато ирж түүнийг хүчтэй зохиход өөрийгөө Кайдогийн хүү гэж хэлэхэд Момоч бас түн дээр ирж луу төрхөндөө орж түүнийг тогтоож чаднаа. Харин Ваногийн гадаа Шанкс ирсэн байх ба Шанксын багийнхан бүгд л ашгүй нэг Луфитэй уулзахнаа гэж бодтол Шанкс хүмүүстэй бид Луфитэй уулзахгүй. Ойрхон асуудлыг шийдчихээ цааш явж One Piece-ийг олох болно гэж хэлдэг. Харин Тэнгисийн цэргийн төв байран дээр Сабо Нефертаригийн хааныг алсан гэх мэдээ гарч дэлхийгээр тарж байлаа. Фужиторо болон Рюгокугийн эсрэг хувьсгалчдын харим тулалдсан ч эцэст нь хэнийг ч барьж чадахгүйгээр тулаан өндөрсөн байгаа. За энэ тентхийн хүмүүс бүгд л засгийн газрын эсрэг босож байгаа нь Саботой үнэхээр шууд холбоотой. Сабо одоо бүр яг дэлхийн баатар гэх цолыг хүртээд байна гэж ярилцдаг. Вано дээр буцаад очвол Момоч дээр бүгд л адмиралд ялагдан амьдралынхаа хүчийг соруулж байлаа. Харин энэ үеэр Робин, Лав, улаан амарт гурав цайзын маш гүн нууц хэсэг рүү орж маш удаан доош явж байхад гинэт нэгэн гэрэл цацрахад хаанаас энэ гэрэл гарч байгаа юм болоо гэж сонирхоод гайхаад очоод хартал газар доорх бүхэл бүтэн хот байхыг харнаа. Улаан амарт тэдэнд энэ бол 800 жилийн өмнөх Вано. Харин яаж юм босныг нь бол сайн мэдэхгүй байна. Гэтэ миний мэдхээр бол 800 жилийн өмнө Вано газрын гадархтай ойролцоо өндөрт ийм асар том улс байсан юм аа. Цаг хугацаа явахын хэрээр хоёр талд асар том хан үүсэж борооны усанд хот живсэн юм аа хэмээн Ваногийн Road Poneglyph-ийг тэдэнд үзүүлж дэрсэн малгайтууд Лавтайл дүрэхэд ганцхан Road Poneglyph дутуу хэлдэг. За харин урт хамарт тэр хоёрт бүр доош явбал Плутон байгаа гэж ярьдаг. Би ч харж байгаагүй хоёрт харуулах нь зөв эсгээч мэдэхгүй байна л гэж хэлнэ. Гэхдээ Плутоныг эзэмшихийн тулд Ваногийн хоёр талын ханыг нурааж Ваног дэлхийд нээлттэй болох болно гэхэд Робин түүнээс тэгвэл Оден яг яагаад дэлхийд Ваног нээхийг хүссэн юм болоо гэж асуувал би хүүгээ тэр дэлхийгээр тойрон аялаад явахдаа яг юу мэдсэнийг үнэхээр мэдэхгүй учраас хариулт өгч чадахгүй юм байна гэж хэлж байгаа. За буцаад газар руу очивол адмирал бүгдийг нь барьж аваад Луфиг дууд эсвэл бүгд үхнэ л гэж хэлж байна. Момо эсэргүүцсээр л байлаа. Би Луфи дахин ч найдмааргүй байна гэж уурлан Кайдогийн галлаар төрөлтгийн техникийг дуурайгаад хитэл тэр нь болоод адмиралыг гайхшуулж би хэрэг үүнд яг өртсөн бол үнэхээр л эвгүүтэх байлаа шүү гэж утан. Дахин дайралт хийх гэж оролдоход холоос мэдрэгдэх хааны хакийг мэдрэн түүнийх нь хүчинд нь автан жирийн хөрөлд ордгоо. Шанксыг ирсэнд гайхан айж авахад Шанкс түүнээс чи шинэ ирнээс тэгж их хайгаад байгаа юм уу гэж асууна. Рюкокош түүнээс айн Ваногоос явдаг. Харин хотоос тэднийг Луфи, Жимбэ, Санжи, Зоро дөрөв ажиглаж байсан ба самурай найз нараа ямар мундаг болж байгааг харан бүгд л магтдаг. Шанксыг ирсэн юм байх та гэж Луфи эргэлздэг юм байлаа. Нэг мэддэггүй. За үүний дараахан улаан амарт өөрийгөө бусдтай хэл болон би та нарт улсаа удирдах чинь туслая. Харин намайг олон нийтэд үнэхээр дэлгэж болохгүй олон нийтээс нуух ёстой шүү гэж хэлдэг. Шинобууч буцаад үзэсгэлэнтэй төрхөө олж аван Робин Луфигээс Ваногийн дор Плутон байгаа юм байна. Чи авахыг хүсэж байна уу гэхэд Луфи хинэгчгүй гээгүй би л авахгүй тэр чинь надад хэрэггүй гэхэд Робин ч нэг гайхсангүй харин яг Оден яг яагаад Ваног дэлхийд нэгийг хүссэн юм болоо гэж бодсоор хоцордгоо. За ингээд хэд хоног өнгөрч Вано буцаад энгийн өдрүүдтэй орлоо.
Момо Зорогоо сэлмийн уурдлаг заагаад өг гэж асуухаар хурж иртэл тэд алужэний бомб руу хөдөлсөн байлаа. Харин бомбон дээр Люфи, Кид, Лав 3 аль зүг рүү явахаа шодон шийдэж байна. Хамгийн гайхалтай нь Баги Йонко болж түүний дор Миха Крокодайл хорон Кросс Guild гэж нэгдэл үсгэн Багийг толгойгч орно тавьсан учраас Йонко болсон гэдэг нь хамгийн гайхалтай найлаа. За үнэхээр солиотой. Тэгээ хин ч үнд нийтэгдэггүй маа. За Ямато Люфигийн багт хэлсхийг үнэхээр хүссэн ч энэ удаа ягаад ч Ванад үлдэхээр шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрээ Момод хэлэн тэгэд хамтдаа бомб нисдэгэ. Момо баяртай ч гэж хэлэхгүйгээр явлаа гэж уурлан бомб руу бүр яран очиход Лав Кид Люфи нар алужэний ингээд баг аван тус тусынхаа замдаа гарах гэж байлаа. Кинемон Люфид уурлахад Момо Люфигээс үлдээч гэж нулимсдүүрэн нүдэрээ уйлан гойход Люфи түнлүү дэрсэн малгатынхаа тугаа шидэн үүнийг Ванад өлөг. Ванатай тэрсэлсэн хинч бай миний найзаар оролцсон гэсүгэ. Нэг үгээр миний дайсан. Тэгэхээр юу ч болсон бид ардчин байх болно гэж хэлэн тэд замдаа гарлаа. За энхүү Вана арк маань өндөрлж байна. За үнэхээр л сайн товчлолоо шүү. Тэгээ энд тэндээс нь үйл явдлын амар ингээд мерсер ярьсан юм шиг санагдаж байгаа бол үйл явдлын дараалал маань яг ингэж гарч байгаа шүү. Бас дээрэс нь нэлээд том арк байла. За тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараа суугаа захиалаад